За сайн байцгаана та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Expert Talk цовруул нэвтрүүлгийн маань 2 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн манай дугаарын зочноор маань компьютерийн шинжилгээ ухаанч Хас Чулуу маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Морил ирсэнд баярлалаа. Сайн байцгаана уу. За Хас Чулуу маань бидэнд өөрсдөө товч танилцуулаач. Мөн ягаад одоо блокчейн болон крипто салбар руу орох болсон талаар бидэнд сонирхолвол. Намайг Хас Чулуу гэдэг. Тэгээ компьютерийн шинжилгээ ухаанч мэргэжилтэй. Тэгээд ер нь бол компьютерийн шинжилгээ ухаан гэхээр хүмүүс гайхаад байдаг байхгүй юу? Ямар мэргэжлүүд ингээд компьютер сайентист хэрхэн тодорхойлох юм ингээд. Тэгээд компьютер сайентист хүмүүс бол юу хийдэг вэ гэхээр ер нь бол компьютерийн шинжилгээ ухаан талаас нь судалдаг, сонирхдаг. Тэгээд миний сонирхдаг юмнууд бол яг тиймэрхүү юмнууд байна. Одоо жишээлбэл блокчейн гэдэг технологи бол сонирхгүй, судлахгүй орхиж болохгүй. Одоо компьютерийн шинжилгээ ухааны хувьд дээрэс нь одоо жишээлбэл хиймэл оюун ухаан байдаг ч юм уу те. Бас quantum computer энэ гэсэн. Ер нь шинжилгээ ухааны талаас нь илүү компьютерийг одоо програмчлалт ч юм уу хэрэглэх талаас нь биш. Илүү суур төвшөнд нь судлахыг эрмэлздэг. Компьютерийн шинжилгээ ухаанчлал юм чинь одоо шинжилгээ ухааны шинжилгээ шүү дээ. Нэг тиймэрхүү. Тэгээ багасаа угаасаа шинжилгээ ухаан дээрэс нь одоо энэ техник технологид илүү тийм хорхоотой байсан болохоор энэ талын юмнуудыг бол айгүй сонирхож судалдаг. Одоо би жишээлбэл 2013 оноос баха анх блокчейн, биткойн гэж сонсчвал энэ юу яад энэ өстой гоё юм байна гэдэг. Тэгээ сонирхож судалсаар байгаа. Тэгээд ер нь бол үдийг хүрсэн. Завдчинд бол баг 10 жил нэлээ их тийм байна шүү дээ. 10 жил гараад ингээд сонирхож судлаад л 10 жил гараад явчихна. 2017 оны үед бол энэ Ethereum гэдэг системүүд байгаа шүү дээ. Хоолой гэрээ, смарт контракт, токен мокен гэдэг. Энэ энтрийг судалж хагаад энэ дэр ер нь Монгол тийм гоё зоос хий, токен хий. Тий. Тэгээд ийм токен хийвэлстэй алах юм байна гэдэг ингээд явжсэн чинь наа чинь бол ингээд ер нь нэг жоохон спекуляц болоод хүмүүнд нь өөрдүүлээ тэгээд дуусна ингээд 17 оны үчтэй тий. Тэгээд яг эдийн засгчд нь санхүүчд нь бол тиймэрхүү зөвлөгөө өгöd. Тэгвэл энэ үнийн савлгаанд орохгүй байж болох юм байна гэдэг. Тэгээд тэр үедээ л одоо би ухаандаа бол нэг тийм стейбл coin моин л бодож ирсэн. Одоо US Tether шиг л гэсэн үг шүү дээ. Нэлээ эрт бодож ирсэн. Тийм. Тэгээд тэр үед чинь Y гэд нэртэйгээр гаргачихсан төвөрхтэй. Тэгээд харьцуулж байгаа юм гаргачихсан. Тэгээд телевизээр дээр ч яриад энэ нөө бизнесүүдэд санал болгоол ийм гоё юм байна. Энэ өстой ална гэл. Тэгээд ирээдүйд өстой бодоо болгоно гэл. Ингээ явж исэн. Ер нь хүн ойлгохгүй бас ойлгодгүй юм бил. Энэ чинь тэгээ яах юм? Миний хамаг ингээд хуулган бол ийл байж байгаа юм. Тэгэх юм бол ямар хэрэг байсан? Наадхан дээр ч баг бизнес хийж болохгүй юм биш үү гэдэг гэсэн. Тиймэрхүү хардлага сэтлэгтэй. Тэгээ дээрээс нь шээ наад чи бас яг жинхэнэ юм уу, удлаа юм уу, хурамч юм уу гэдэг нь мэдэхгүй. Тэгээ ер нь бол хүн сонирхдаггүй юм л. Энэ мэдэхгүй юм сонирхдаггүй. Цаг үе нь болоогүйсэн гэх юм. Уг нь бол яг 17 оны үед гэдэг ч юм бол дэлхийд бол жинхэнэ нэг токны талбар л болж исэн байхгүй юу. Одоо тэр жижиг сажиг токнууд, койнууд бүүм болж исэн тэр үе шүү дээ, тий. Тэстэй жинхэнэ манай Монголд болсон давлгаа бол дэлхийд бол болж исэн юм гэсэн. Тэг яг л сүүлд бол 2000 он гараад 2001 оны үед бол Монголд нөгөө давлгаа нь орж ирж байгаа. Одоо мод монголоор дуусч байгаа. Тий. Тэгээд тэр үед бол яг би ч айхтар одоо тийм крипто гэдэг сонирхож судлаа блокчейн технологи талаас нь илүү сонирхож судалдаг байсан. Тэгээд хиймэл оюун ухаан төр сонирхоод эхэлсэн байсан. Тэгээд блокчейн нэр чинь ер нь бол ажил төрөл хийгээд ингээд явж ирсэн. Тэгсэн чинь гинт бүүм болоод нөгөө миний 2017 онд ашигчаад ерөөсөө хүн тоохгүйсэн сэтвчээс та бүүн болол хэвээр мэдхгүй юм байхгүй болоод бараг надад эргүүл заагаал ерөөсөө тий. Тэгэл хөөх тийм үү гэж би гайхаад тийм юм байт юм үү те гэж. Тэгээ ямарсан энэ крипто салбар руу бол ингээд сүүлийн 10 жил за худалчинд бол амьдралынхаа 3/1-ийг ингэж зориулсан байна. Тийм технологи сонирхолтой тэгээд компьютерийн шинжилгээ ухаанч хүний хувьд бол блокчейн гэдэг бол ерөөсөн чинь хүн төрөлхтний технологийн том юм үзэгдэл өсрэлт гэхгүй юу. Тийм хүн төрөлхт нь байгаагүй тийм зүйл энэ нэг өгдөл байна. Тэгээд энийг устгах уу гэхээр устгаж болохгүй тийм өгдөл байж болох юм уу гэхээр өмнө байдгүйсэн байхгүй. Яаж л бол яаж ямар нэгэн байдлаар устгаж болдог байсан бол одоо ингээ анх удаа бид нэр устгаж болдгоо өгдлийн сантай болцсон. Тэгээд энэ дээр одоо юу ч хүйдүүлээ хамаагүй юм бичиж болохгүй биш ч устгаж болохгүй тийм. Тэгээд нэг хэрэгтэй юм бичмээр байна гэдэг. Тэгээд анх болд гэж сайхан санхүүгийн бүртгэл тооцоо бүртгээд тэгээд ерөөхдөө биткойн энэ мэдлж ирсэн. Ийм юм байна. Тэгвэл бүр нэлээд эрт эхэлж ийсэн. За дээрээс нь нөгөө дөнгөж дэлхийд гарч эхэлж байхад ер нь нөгөө нэг шинэ юмны одоо зах зээлийн нэг хэцүү юм нь одоо
нэг маркет буюу хэрэглэгчд маань мэдлэггүй байна гэдэг бол одоо тухайн бүтээгдэхүүнийг худалдаа авахд нэгсэндээ жоохон айгаад байна гэсэн үг шүү дээ. Мэдгүй юмдаа хүн хөрөнгө оруулдаггүй. Тэгэхээр том асуудлуудын нэг нь мэдээж хэрэглэгчдийн массыг мэдлэгжүүлэх байдаг. Тэрнтэй айгүй сайн нүүр тоолж гарсан байна шүү дээ. Ер нь одоо энэ блокчейн гэдэг технологи, за блокчейн гэдэг нэлээд том өсөлт болсон. За энэс улбаалаад ерөөд энэ дээр үндэслээд крипто валют би одоо биткойн сахуулаад ингээ үүссэн гэж байгаа. Ер нь блокчейн технологи маань одоо крипто валютын ямар гол үүрэгтэй вэ? Энэ хоёрын ер нь уялдаа холбоо яг ямар зүйл дээр огтлолцож байгаа вэ? Маш энгийнээр тайлбарлавал юу түрүү хэлсэн шүү дээ. Блокчейн гэдэг чинь болохоор ер нь нэг юм бүртгэлийн дэвтэр, нэг өгөгдлийн бааз, дата бааз маягийн тийм юм байгаа. За тэгээд тэр өгөгдлийн баазыг бид нар яаж ер нь л өгөгдөл гэсэн үг шүү дээ. Ер нь сүүлийн үед бол бид нар өгөгдлийг хичнээн чухал гэдгийг мэдэрч байгаа тийм хэмэл аюу хаан нэтрээ гэдэг явж байгаа. Өгөгдөл өстө хамгийн чухал юм байна гэдгийг аягүй сайн мэдсэн. Гэхдээ тэр өгөгдлөө яаж бүрэн бүтэн байлгах вэ? Яаж хайрлаж хамгаалах вэ? Яаж одоо тэр устдашгүй байх вэ гэдэг тийм. Тэр чинь үн цэн цаг хугацаа өнгөрцөн гарч идэг зүйл чинь устдаад алга болоод их юм болно чинь хэрэггүй шүү дээ тийм. Тэр яг л тэр эртний тэр пирамид дээр байдаг шиг, эсвэл хатан дээр бичсэн бичих шиг гээд бидэрт өгөгдөл өвлөгдөж ирсэн шиг ирээдүйд бид ингэж үлдээхэд бол блокчейн гэдэг технологи бол зайлшгүй шаардлагатай болчихно. Ер нь л одоо бидний гаргаж байгаа өгөгдлүүд ирээдүйд үнцэн бий болохын тулд хөрөнгө болж байгаа юм шиг тийм хөрөнгө олгож хадгалахын тулд одоо нэг эрдэнэс шиг ингээд нуух гэдэг нь шүү дээ газар тийм. Тэгээ халдвар дижиталаар яг үнэн тийм. Ингийн тулд бид нэг тийм өгөгдлийн бааз хэрэгтэй бас устдаггүй өөрчлөгддөг. Өөрчилж болохгүй гэдэг нь бас их чухал шүү дээ тийм. Тэр өгөгдөл бол ингээд өөрчлөгдөшгүй байж байгаа. Бүрэн бүтэн байж байгаа юм шиг чухал. Тэгээ энэ бүхнийг хийх гээд хүн төрөлхтөн бол айгүй удаа явсан. Тийм тархмал өгөгдлийн сан ман гэд таагаал явжсан. Тархмал бүртгэл гэдэг байгаа шүү дээ. Distributed ledger гэж нэрлэдэг. Энэ distributed ledger-ыг ингээд хийх гэсэн чинь ерөөс айгүй олон байдлаар ингээд бүтлгүүтэйдсэн л та. За одоо жишээлбэл төвлөрсөн байгууллагууд бол хийх гэж үзэж байгаа. Одоо Facebook ч юм уу, Google ч юм уу те маш их өгөгдлийг өөрсдөн дээр цуглуулсан гэж байж байна. Тэр чинь өөрөө амар том хөрөнгө нь болсон те. Уг нь бол хөрөнгө нь те. Тэгээ бас яг хав тэдрээ ингээд бас дараа нь байршуулаад дэлхийд даяар серверүүд дээр ингээд хуулаад тавьсан ч гэсэн одоо тэр санхүүгийн асуудалд орвол яг тэд нар дампуурчвал яах юм гэдэг чинь. Энд чинь нэг юм физикал биш те, бодит биш юм бас юм санхүүгийн математикийн юм бодит бос идеалны эрсдэл байгаа дээ шүү дээ тий. Тэр Facebook дампуурал тэгэлтэй дата байхгүй шүү дээ. Тэр хичнээн тархаж байрлуулсан, марг эсрэгээр нь тархаж байрлуулсан өөрсдийнх нь дампуурлын шалтгаан болох гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ өгөгдлийг яаж хамгаалах вэ гэхээр аль талаас нь хамгаалах хэрэгтэй бид нар физикал талаас нь. За дээрэс нь санхүүгийн, эдийн засгийн интер гэдэг талаас нь устдашгүй юм бол устдашгүй л байх хэрэгтэй тий. Google-ийг устгаал тэр өгөгдөл алга болчихдог байх юм бол миний одоо тэр альбом, миний зураг, дуу, хөгжим тэр видеонууд ингээ байхгүй болох гэдэг шин. Харин үнтэй чатлсан чатууд маань тий. Айгүй үнцэнтэй зүйл байхгүй ирээдүйд надад ч гэсэн тий. Үр хойжод ч гэсэн тий. Чинь байж ивэл их зүгээр юм шүү дээ тий. Тэгээ дунд нь нэг ганц муу Facebook дампуурал би тэгээд хамгийн юм алдчихдаг байх юм бол харин. За энэ зураг дуу чат матчтай яг дүрч. Тэгээ хамгийн чухал бидний алдаж болохгүй нэг өгдөл бол санхүүгийн өгдөл хийдэг. Одоо эрт дээр үеэс бол бид нэр санхүүгийн мэдээлэл ингээд бүртгэж явж ирсэн чулуун молон дээр хөвчсөн юм минутыг харж ирсэн ч гэсэн тэд нар ихэнхдээ ингээд үрэгдээд алга болцсон. Тэгээд нэг жижигхэн болон л үлдсэн. Санхүүгийн бүртгэл хөдөлж байсан юм байна л гэдгээс цаашгүй гэсэн. Гэтэл санхүүгийн бүртгэлийн хамгийн чухал юм юу гэдэг вэ? Тэр бүрэн бүтэн байдал байхгүй. Тэр нэг цэг нэг тэг алдагдахгүй байх хэрэгтэй шүү дээ. Тэгжээж нэг бүрэн бүтэн болно. Дээрэс нь чи яг дарааллынхаа дагуу яг ингээд яг л бүтнээрээ байх хэрэгтэй. Дундаас нэг хуц алга болоход энэ чинь санхүүгийн мэдээлэл биш болчих واخхой. Тэр маш имзэг тэгсэрнэ бидний одоо амьдралд өнгөрсөнд ирээдүйд маш юм чухал шийдвэрлэх байр суурьтай тийм өгдөл байгаа дээ шүү дээ. Тэгвэл энэ имзэг өгдлийг бид бүрэн бүтнээр нь хамгаалахын тулд явал юм тархамлтын бүртгэл хэрэг болсон. Ямар нэгэн банк төвлөрсөн одоо тэр удирдлага төвлөрсөн засгийн газар төвлөрсөн компани тэр гэдэг нэг зүйлээс шалтгааллахгүй. Нэг зүйлээс шалтгааллахгүй. Тэгэхээр энэ эрсдлүүдийг тархаан байрлуулах хэрэгтэй, бутлах хэрэгтэй. Энэ төвлөрлийг нь байхгүй болгох хэрэгтэй. Ингэж бид нэр тэр өгдлийг хамгаалах байсан бол тэгээ ерөөсөө л хайж явж байгаад 2008 он тэр нэг Сатоши Накамото гэдэг нэг нууцлаг ирхэм. Энэ та нарын хайгаад байгаа юм чинь явж чинь майныг гаргаад тэрийг гаргаад ирсэн. Яг нь шууд гаргаад ирчээгүй л дээ. Өмнө бас байсан криптограф гэдэг технологиг хичээлж байгаа. За яг нь дээрэс нь шүү. Тэр өмнө нь бас нэг бит голд мэтэр гэдэг систем байдаг байсан.
тийм төсөл гарч ирээд бүтлгүүцсэн. Тэр нь бол яг нь хідэн хакеруудын донд хэрэгжилж байгаа л тэгээ нөө scalability буюу ингээд өргөдөгдөх чадвар баггүй. Хүмүүс ингээд нэмж ороод ирлэнгүүд илүү удаан болоод ингээд ашиглах боломжтой болчихгоод чинь Nakamoto-гийн ганц хийсэн юм гэн чи бүртгэл болгоноор нь ингэж хайшлахгүйгээр криптографи хийхгүйгээр нийлүүлж байгаа нэг том болгоод криптографи чи буюу энэ чинь нэг блок гэдэг ойлголт гарч ирж байна тийм. Шинэ блок гэдэг ойлголт гаргаж ирснээр одоо ерөөсөө Satoshi Nakamoto-гийн блокчейн гэдэг технологи. За ерөөсөө энэ бол бэлэн болчлаа. Бид нар хайгаатсан алдарт юугаа олчлоо? Асуултын хариулт. Тийм нөгөө тархамал бүртгэл гэдэг юм олчлаа. За одоо юу бүртгэх вэ гэдэг асуулт гарч ирж байгаа шүү дээ. Тэгээ мэдээж та хамгийн ихний асуудал бол тэр санхүүгийн бүртгэл. Санхүүгийн бүртгэл хийчих. Ямар нэгэн санхүүгийн бүртгэл хийх юм бол тэндээс юу гарч ирдэг вэ? Мөнгө гарч ирэх байхгүй юу? Тэ одоо яаж л бид нар хамгийн хялбархан өдөр болгон хийдэг. За өдөр болгон чиш нэ хүзэр тоглохдоо муу шиг энэ төр тоглохдоо идэх чинь нэг юм бүртгэл өгдөг шүү дээ. Бичээл энэний хадаар тий. Тэр чинь одоо бас нэг хөөрхөн бүртгэл байхгүй тий. Тэрийг бол одоо бид нар токен байдлаар эсвэл үнцний байдлаар бас ашиглаж олно гэсэн үг шүү дээ. Олоо нэг дамж тоглонгуудаа би юмдээ оноогоо 8 алдаг ч юм уу тий. Тэгэхээр ч л одоо энэ чинь нэг юм бид нар ч гэсэн ер нь нэг тиймэрхүү бүртгэл байсан. За нэг иймэрхүү бүртгэл хийчихээр л нэг тийм coin гэдэг ер нь бид нар байнга л тэр хүзэр тоглоод байна гэсэн. Гэхдээ хүзэр нь бол одоо нэг майнинг гэж байгаа дээ шүү дээ. Одоо майнинг гэдэг чинь бол бид нар хүзэр тоглоо хоцсон биш. Одоо тэр нэг юм хайш буюу одоо тэр шоо хаяад хэм баг нүд болгосон хождог нэг тоглоом тоглоод байгаа байхгүй. Тэгэл тэр нь бүртгүүлээ гэ хийгээ авчдаг. Бүртгэл хийснийгаа шан харамжууд өөртөө нэг хинтж байгаагүй цоош нь аргу хосоос нэг юм coin хэвлээ авчдаг. Нэг юм бүртгэл хийцэн чинь нөгөө хүмүүс чинь булаацалтаа нөгөө шинээр хэвлэгдэж байгаа coin-ийн чинь төлөө тэр бүртгэлийг хийгээ авчиж байгаа. За тэгээд нөгөөтг нь дэлхийд даяар тархацсан гэж байж ангууд за нэг мундаг Путин ч юм уу цөмийн бөмбөгөө гаргаж ирээд за чи наадхаа устгачих. Тэгвэл би одоо чамааг энэ цөмийн бөмбөгдөхгүй гэж зөрдүүлсэн гэсэн. Зүгээр нааг цөмийн бөмбөгд. Би одоо энэ биткойн алга хийжсэн үстэй. Биткойнтойгоо цаг өгнэ гэдгээ сууж яах гэсэн үг шүү дээ. Энэ систем одоо хөрөнгө болгоод тавьчихаар энэ систем чи өөрөө хамгаалаад эхэлж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо өмнө нь бол нэг засгийн газар нэг юм компаниг төвлөрсөн байгууллагад ерөөсөө тэр эд хөрөнгийг хариуцдаг. Тэдний одоо тэр эмоцоор тэдний тэдэр дээр төвлөрсөн эрсдлүүд гэдэг нь бол одоо хүн болгон өөрөө өөртөөхөө энэ хөрөнгийг штэн чинь хөрөнгийг ингээд хамгаалаад эхлэхээр чи ерөөсөө одоо ч жинхэнэ устдах боломжгүй зүйл гараад ирж байгаа. Дэлхийд даяар тархацсан баахан гарууд гүү миний намайг цуг алчихгүй дөө гэхээр одоо би хин дээр нь гэж цөмийн бөмбөг хаях юм. Тэгээ одоо нэг юм цул алтан голдмайг нэг 200 орны 200 өөр хүн нэгэн зэрэг эзэмшиж байна гэсэн үг шүү дээ. Тэгээд нэгийг одоо цөмийн бөмбөгдөөж тэр хүнийг тэр одоо голдмайг авч чадахгүй ягаад тэгэхээр өшөө олон газар одоо эзэмшигчд нь байгаа учраас тэд нар бас хөрөнгө хамгаалахад бэлэн учраас нэгсэндээ төгөлөрсөн банк байвал яг дээрмдээ тавчин тий. Тих ямарч боломжгүй л гэсэн үг шүү дээ. Яг үнэ тий. За тэгвэл одоо бүр анх бол яг энэ чинь бол цоошин ерөнхийдөө технологи шүү дээ. Одоо ингээд эн чинь одоо үүсгэн байгуулагч нь тий. Одоо үндэслэгч нь амьд байна. Одоо хүртэл олдоог л тоосоош амьд байгаа хаа тий. Мэдгүй одоо тэр яасан юм бол таа өрхий. Тэгэнгუთ ерөнхийдөө нөгөө нэг одоо харж байгаа бол нөгөө нэг дөнгөж төрсөн хөгжигтэй одоо хийх сурах зүйл өсч хөгжих зүйл аюу их байгаа. Тэгэнгუთ одоо маш олон төрлөөр одоо ганцхан санхүүгээсээ халиад одоо маш олон төрлөөр ашиглагддаг болсон. За сая сүүлд хүртэл Парисын Олимпик дээр хүртэл ингээд бүртгэл дээр нь бас блокчейн ашигласан гэдэг ч юм уу. Ер нь одоо энэ крипто салбар ер нь блокчейн салбарын чиг хандлага одоо сүүлийн жилүүдэд ер нь хаашаагаа явж гин гэж ер нь харж байна. Тэд нартай ер нь бид нар хэрхэн яаж хөл нийлүүлэн халах хэрэгтэй юм бол нэг хоцорчихгүй мод яаж монголоор дуусчих واخын шиг бидний байх хэрэгтэй юм бол тий ер нь араас нь л яваад байгаа шүү дээ. Сая 2017 онд би орилоод ах чинь тоохгүй байсан юм билээ. 21 онд дуусныхын дараа бороо ороод дуусныхын дараа цаваа нөмрөөд тий. Уг нь бол дэлхийнхаа хайптай цуг явж исэн бол чинь нэг өсгөр цуг өсч юмсаа ингээ явж явах хэрэгтэй байхгүй тий. Ингээ юун зөрчиж байгаа алхам зөрчиж байгаа байхгүй тий. Хүчин алдагч юм гэсэн үг шүү дээ. За тэр мэрч байгаа. Тэр надад болохоор тэр техник технологийнхаа хувьд илүү сонирхолтой байдаг. Тэр яг үн цэн гэдэг юм хөөх юм бол бид нар бол тэгээд үрдийн нөгөө нэг чөтгөрийн дойроглоо ороод мөнгө алдчих үедээ альсгөл өсгөжсэн юмыг авхаа мартаад онтчих үедээ гэж юм уу тий. Ч одоо нойргоо хонч чадахгүй нэг юм ачин юм болчихно гэсэн үг шүү дээ. Тэр техник технологийн хувьд бол аюу тийм чухал юм байгаа гэж түрүү ярьлаа шүү дээ. Тэгээд энийг нь бол одоо хүмүүс хүлээж авна гэдэг цаг хугацаа шаардна. Хоёр талаар энэ техник технологич энийг бас гүйцэж авах хэрэгтэй.
Одоо бидний веб технологи, айлсгүй гар утас гэдэг ч юм уу. Одоо цоошноор гарч ирж байгаа техник технологиуд бүгдээрээ л одоо энэ блокчейнийг оруулчих ямар нэгэн байдлаар заавал одоо энэ блокчейн байх хэрэггүй байхгүй. Криптографик гэдэг юм чинь л байхад хангалттай. Одоо жишээлбэл бидний ашигладаг автобусны карт хүртэл криптографик ашигладаг байхгүй. Хэрвээ энэ автобусны картаа бид нар өөрсдөө хийцэн байсан бол энэ чинь өөрөө юм крипто идэвч болчихно гэдэг ч юм уу те. Чи хүний гаранд ороод ирж штэ. Одоо бид нар тэр автобусны карт яаж ажиллаж байгаа цаана ямар технологи ашиглагдж байгаа гэдгийг мэдэх шаардлагагүйгээр өдөр тутмын ашиглаж болоолаа байстай те. Тэгвэл бид нар бидний амьдралын энэ юг шийдэж байгаа асуудлыг шийдэж байгаа ямар нэгэн технологи байх юм бол бид нар тэрийг мэдэх шаардлагагүй байхгүй. Одоо ард нь блокчейн ажиллаж байгаа нөгөө юу нь ажиллаж байгаа нь ерөөсөө хамаахгүй байхгүй. Хэрэглэгдэж болж байвал тэгээ хүмүүсийн итгэлийг үлээгээд хэрэгжилж болж байгаа юм бол тэр хүмүүсийн толгойг бараг нэмээд эргүүлэхийн хэмээр тий бид нар блокчейн ашигладаг гэдэг юм бол яг энтэй адилхан яг жинхнээсээ блокчейнийг ашиглаж чадсан компаниуд бол ихэнхдээ цаанаа л ашигласан байж байгаа. Ингээ цаагаараа ашигласан тий нэг зарлаад ах шаардлага байхгүй. За жишээлбэл түрүүн яг хэлсэн блокчейн дөнгөж гарч ирэх нэг бүртгэл гаргаад ирсэн чи юу хийсэн бэ хамгийн түрүүнд тэгэхээр санхүүгийн бүртгэл хийсэн гэдэг. Яг тэрнтэй адилхан энэ блокчейн дээр ингээд хийж байгаа санхүүгийн бүртгэл гэдэг юм чинь цаанаа ингээд амар тийм хөвсгөл чинчтэй байгаа. Яг тэгэхээр одоо бид нар олон улсын гүйлгээ мүлгээ хийх гэж бодъё л да. Тэгэхээр чин өмнө блокчейнгүй байх үед бол бид нар ингээд баахан хүүдүүлвэл баахан ингээд хүлээгээл тий айгүй их зардал чирэгдэлтэй айгүй төвөгтэй гэдэг үсэн шүү дээ тий. Тэгвэл одоо энэ крипто гарч ирээд блокчейн гарч ирээд клирингийн асуудлыг ор мөрөөр шийдчихэж байгаа байхгүй. За тэгвэл одоо энэ янз бүрийн олон улсын говьлог хийгээд байгаа компаниудтай өрсөлдөхийн тулд одоо энэ блокчейн ашиглаж байгаа юм бол шууд одоо тэднийг бол арчих гэдэг шүү дээ. Нэгээс нь ямар ч нэмэгдэл фи одоо тэр шат амжилга байхгүй. Тийм шат амжилга байхгүй элдэн үнцэн тийм хидэн фи энэ гэдэг шүү дээ. Хит гарахыг мэдэхгүй. Ингээд би нэг улс руу явуулсан чинь наад чинь 3 банкаар дамжчихсан болохоор ингээд 30% тийм шимтгэлт бэлдсэн юм а гэдэг дөө энэ одоо миний явуулсан мөнгө ингээд тэр чигтээ байхгүй болсон байна. Та нар өмнө хэлэхгүй байсан гэдэг. Бид нар өмнө мэддэггүй ингээд. Тийм байхгүй. Тэгээ олон өнөг үлээхгүй. Амрам гэхгүй. Банкнууд амарцсан ингээд суугаад байхгүй тийм. Айгуу тийм мондог өрсөлдөх чадвартай юм яаж л тэр олон улсын гүйлгийг хийхэд гарч ирж шин. Гэх мэтэл одоо жишээлбэл тэр нөө юуны одоо supply chain нийлүүлэлтийн сүлжээ энэ гэдэг юм уу те. Тэгвэл тэр түүхий эдийнх нь гарал үүсэл яаж би мэдхүү те. Дулмаагаас оржоос ирсэн ноос юм уу эсвэл энэ пагмаас ирсэн ноос юм уу. Пагмихыг бол би авахгүй. Энэ өста айгүй онцгүй ноостой гэдэг юм уу те. Эсвэл эн чин нааш ирж явахтаа яасан. Одоо тэрний доржин барьсан загсыг л би авмаар. Гэхдээ хамгийн гол нь доржин барьсан загас наашаа ирж явахтаа яг хөлдөөсөн чигээрээ үйс юм уу. Дунд нь гисцэн биш үсттэй энэ гэдэг юм уу те. Иймэрхүү хяналтуудыг тавих. За дээрэс нь тэр дэлгүүр дотор орж ирэх хэр утсан энэ гэдэг юм. Энэ бүх зүйлүүд чинь ерөөсө блокчейн тэр хүмүүсийн байгууллага дайсгал засгийн газарт хин нэгэнд итгэх итгэлээс илүүтэй бүх итгэлийг байхгүй болгочих жана. Trustless гэдэг байна шүү дээ. Тэгэхээр энэ устдахгүй юм байна. Тэгээ дээрэс нь хин нэгэн дуртай нь бичиж болохгүй юм байна. Тэгээд би заавал нөхдүүдэд итгээд шаардлага байхгүй юм гэдэг. Одоо тэр олон улсын гүйлгээ мүлгэн дээр ч гэсэн те би заавал нэг банкнд итгэх шаардлагагүй юм байна. Эсвэл говьрлын компанид итгэх шаардлагагүй юм байна. Би өөрөө ч хийж болох юм байна. Тэр сайн ингээл нэг дайм болонгууд л хаага ичдэг. Эсвэл нэг нөхөр нь наадхаа шалга гээл шалгачдаг, битэмжилчдэг, хураагаад авчдаг. Ийм балаа юм чи одоо хүний эрхчлөөг богдуулсан онцгүй нэг өмнөх рүүгээ буцаж яваад байна шүү дээ. Буцаж ховсаад байна шүү дээ. Тэгэхээр ирээдүй бол яг энд л байгаад байгаа. Ерөөсөө ийш явж байгаа. Гэхдээ өмнө нь бол зөндөл яг энэ тухай ингээд яригдсан байж байгаа, хийгдсэн байж байгаа. Одоо яг орчин үед хийгдэж байгаа хамгийн гол юм нь юу гэхээр одоо за нэгт энэ техник технологи хөөцөд авчлаа. Ингээд энийг одоо нутагшуулах бизнесүүд надад ингээд юу яах гэдэг л одоо энэ чинь илүү мачур болох хэрэгтэй шүү дээ, тийм. Нас бит хүрээд тийм. Энэ чинь бас нэг юм доктортой болоод хүмүүсийн хэрэглээг итгэлийг алдахгүй хэмжээнд болох хэрэгтэй. Тэгээ санийх шиг хэд хэдэн том нуралтууд болж шүү дээ, тийм. Тэгээ тэрэн шиг биш ингээд шалгарч үлдээд ингээд цааш явах хэрэгтэй. Хоёр талаас шинэ технологиуд гарч ирж байгаа жишээлбэл химэл аюухан гэдэг ч юм уу, тийм. Энэ интернетийнхаа нийлээд ирэхээр юм чинь сул талуудаа нөхөд төгөлдөрчөөд хэлж байгаа гэсэн үг л дээ. Би нөгөө нэг Coinbase-ийн нэг реклам байдаг байхгүй нөгөө нэг өөр үзчихсэн ч гэж магадгүй. It's time to update the system гэдэг. Тэрэн дээр нөгөө нэг пиццаны реклам бардаг байхгүй. Нэг эмэгтэй ингээд пиццаны газар руу залгаад захиалсан чинь нөгөө пиццаныхын захиалгыг амар олон юм
газруудаар дамжиж аваад нэг захирал нь баталж матлаа. Тэгээд пиццаны ингээ хөргөдөж ингээд хийгдэж хөргөдөж явсаар хамгийн сүүлд ирсэн чинь ингээд талаас нь баахан хадцсан пицца ирдэг хог. Тэгээд тэр маань болохоор нөгөө нэг юм одоо жишээ нэг уламжлалт одоо санхүүгийн хэлбэр уламжлалт мөнгөн говьлох чинь ямар олон шат амжилт дамждаг те ямар олон нөгөө нэг юм шимтгэл авдаг. Ер нь таны пицца танд бүтэн ирэхгүй байна гэдэг концепт. Тэнгууд яг крипто болохоор блокчейн технологи хоёр болохоор яг нөгөө нэг тэр хүний өөрийнхөө хөрөнгийг одоо хинээс хамаарахгүйгээр хинээс шалтгааллахгүйгээр за дээрэс нь орон зай мэдээ цав хугацаанд шалтгааллахгүйгээр одоо хин нэгэнд одоо чи за энэ найдвартай энэгээр явуулчихгүйгээр өөртөө нөгөө нэг найдаа технологитой нэгсээ найдаа тэгээд өөрийнхөө хөрөнгийг 100% өссөн үедээ захиран зарцуулах эрх байна л гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. Төрөний пицца ч өстой гоё жишээ нь. Одоо жишээ нь ATM-нээс хүртэл одоо банкчийн хүртэл одоо ингээл нөгөө свит гүлээ явуулах гэсэн чинь 4 хоног болно 3 хоног болно гэдэг ч юм. Гэтэл тэр чинь маш үнэтэй цаг хугацаа байгаа тий. Одоо цагийн дараа мөнгөнд хэрэгтэй байвал яах юм те хэмжлээ ихлээр гинт дайн гарч үл. Тий гинт дайн гарч үл гинт хөрөнгөө шилжүүлмээр байвал яах юм те 4 хоног хүлээхгүй шүү дээ хүлээхгүй. За тийм байгаа. Юуны хувьд болохоор за одоо жоохон дотоодынхоо ер нь жоохон юуруугаа өөрсдрөгөө өнгөөгөөд за түрүүний нөгөө нэг одоо ер нь манад юу болоод өнгөрч үү те мэдээж хэрэг дэлхийн нийтэд одоо 2017 6 онд ярьж исэн бүүн болж исэн юм 21 онд ингээд бүүн болоод хоцорсон байсан да нэгт хоёр тэнцээ маань нэлийн том хөөс маш том хөөс явж байгаад нэг том хагарсан те тэрнээс болоод бас жоохон нөгөө нэг юм одоо крипто салбар маань жоохон Монголд бас сөрөг юм юутэй болцсон одоо нэртэй болцсон гэх юм те хүмүүс наа чинь ловер юм шүү ингээл ингэдэг. Ер нь Монгол улсад энэ крипто салбар хөгжих ер нь гол том асуудал нь ер нь биднэрт одоо яг юу байна те үүнийг бас ер нь давж гарах гарц ер нь юу байгаа гэж ер нь өөрөө бодож байна. Түрүү хэлсэн шүү дээ нөө бид нар хитрхи тэр нөө нэрээр нь ангарцсан. Крипто гэдэг те. Эсвэл одоо энэ блокчейн, биткойн гэл те. Гэдэг оо гэлээ. Формат өгтлөгдөө те. Тэгээ ийм мундаг технологи гэл. Тэгээ миний нэг авах дуртай жишээ болохоор хэрвээ Facebook бид нар бол интернет ашигладаг гэл эхлэх юм бол чи айгу тэнэг юм баггүй. Айгу мангар маркетинг баггүй чинь те. Ойлгомжтой. Тэгээ интернет ашиглаж л байгаа нүнэн. За дээрэс нь интернет ашиглаад бусад одоо тэр хэвлэл мэдээллийнхаа байгууллагуудыг бол ингээд дарч чадсан нүнэн. Тэгээд тэгж чадчих л байгаа юм чинь тэр интернет ашигласан үгүй байх нь юусэн хүмүүс хадлын байхгүй байхгүй. Би ингээд нэг гадагшаа юу явуулах мөнгө явуулах гэсэн чинь тэр цаана крипто ашигласан байна, биткойн ашигласан байна, эсвэл өөр Union Pay энэ төр ашигласан байна. Ерөөсө надад хамаа авахгүй зүгээр хямдхан хурдан л явал болчихж байгаа байхгүй тийм тийм. Тэгэхээр одоо энийг айгуу тийм ойлгох хэрэгтэй байгаа. Одоо монголчууд болохоор яг тэр давлгааны үеэр бол айгуу сайн мэддэг болоод тэгээ айгуу дургу болчихж байгаа байхгүй. Бүгдээрээ тийм. Одоо айгуу л би нэг айгуу сайн төсөл гаргаж ирлээ. Тэгээд биткойн, блокчейн гэдэг үг ашиглаж байгаа юм бол эсрэгээр шууд ингээд анти маркетинг болчихно. Хар яаралаад явчихсан гэсэн. Тэгэхээр түрүүний тэр хайп бол болоод өнгөрсөн хайп бол баг сайн ч юм болсон байж магадгүй. Одоо бол бид нар энэ нэрэнд нь биш, энэ технологийн одоо тэр маркетинг гэдэг нь биш. Одоо жинхэнэ технологид нь анхаарал хандуулах хүмүүс нь үлдэн нэгт, хоёр талаар яг тийшээ л анхаарлаа цэвэр хандуулна гэсэн үг. Цаад мөн чанар. Тийм. Тэгэхээр за би нэг мөнгөн говьлын байгууллага нэчлээ. Одоо компани нэчлээ. За тэгээд би зүгээр л сурчлагаа л хийн те. Манайхад айгүй хурдан, айгүй найдвартай. Тэгээ болоо. Тэгээ хямдхан гэдэг ч юм уу те. Ингээ хэлчихэр л тэр чинь маркетинг шүү дээ те. Дундуур нь ямар ч тийм биткойн, крипто гэдэг үг оруулахгүй л болчихж байгаа. Энэ утгаар бол их зүгээр юм болсон. Нөгөө талаас болохоор блокчейн гэдэг зүйлээ бид нэр ерөөсөө ингээд зөвхөн криптогоор ч юм уу эсвэл одоо зөвхөн блокчейн дээр хийж байгаа санхүүгийн бүртгэл талаас нь бас ингээд хараад тахныг өрөөсгөл одоо яг смарт контрактыг бид нар мэддэг болсон токен мокен гэж байдгийг мэддэг болсон ч гэсэн энийг чи ашиглаад өөр зөндөө юм хийж болно гэдгийг бол бас ингээд ойлгодог байх хэрэгтэй болоод яаж ч технологийнхаа хүмүүс нь те он чин зүгээр л мөнгөн говьлог хийхэд ашигладаг юм уу биш байхгүй юм чин. За дээрэс нь одоо энэ янз бүрийн бүтээгдэхүүнүүдийг хийж болж байна. Даатгалын бүтээгдэхүүн хийж болж байна. За эсвэл одоо юу гэдэг арилжааны бүтээгдэхүүн хийж болж байна. Одоо тэр DeFi, MeFi гэж хийж байгаа шүү дээ. Энэ тэр бүтээгдэхүүнүүд чинь бүгдээрээ л энэ чинь блокчейн дээр суурилсан. Бүгдээрээ л энэ давуу талуудыг нь гаргаж ирсэн. Ийм гайхалтай юмуд байгаад байдаг. Тэгээд яг хаана нь яаж ашиглаж болохоор байна. Заавал бизнесээ тэр чигт блокчейн дээр тулгуурлахгаар бизнесийн жижигхэн хэсгийг, жижигхэн модулыг ч юм уу те
блокчейн дээр толгууруулцдаг байх юм бол амар гэдэг ч юм уу те. За сертификат гэдэг ч юм уу те. За ажил одоо иймэрхүү нэг санаа байгаа байхгүй юу? За энэ карт бай. За автобусны карт гэж байдаг. Бид нар бол автобусны картыг бол одоо тэр нэг Юмоны гэдэг чинь бол ингээд шал өөр компани юм болчиход одоо өөр улсын юм болчиход байна шүү дээ. Бид нар хэрвээ энэ картаа өөрсдөө хийчлээ гэж дээ л дээ. Тэгвэл тэр карт чинь одоо өөрөө private key те. Тэнгүүтээ тэрүүгээр би digital signature одоо тоон гар өсөж зурулж чадна. Энэ нэг юм digital wallet болчихж байгаа байхгүй. Хитвч болчихж байгаа байхгүй те. Энэ хитвчийг би юу хийж болох вэ гэхээр дээр нь зүгээр зураг зураад тэгээ digital art хийгээд тэнгүүтээ одоо дотор нь нөгөө нэг NFT болгоод токен болгоод дотор нь хийчихнэ. Тэгээ ерөөсөө энийг нэг имэд аваачаад өгсөн ч болох байхгүй. За юм энэ бол ингээд тоон одоо тий урлагийн бүтээл юм аа гэдэг тий. Энэ бол ирээдүйд их үнц юм төрнэ гэдэг. Ингээд өчгөл имээ бол тэгээ аваад авдартай хийж тэгээ болохгүй. Тэгэхгүй тэгээл ингээд за имээ та гар утастай бол тэгээд гар утсан дээр нэг ийм юм суулгах гал ингээд байхаа бол нөгөө имээ чи нөгөө нууцх нь юу лээ гэж хэлсэн шүү дээ тий. Энд чи нөгөө төвөгтэй байдал нь ингээд тэр хүмүүсийг хэрэглэхээс ингээд зайлсхийлэх гэж байгаа байхгүй тий. Тэр бид нар зүгээр ийм карт болгоод за энэ төлхүүрчин шүү, энэ нууц төлхүүрчин, айсвал энэ уран зурагчин шүү, айсвал энэ чиний байрны гэрчлэгээ шүү гэхэд бол хүн бол ингээ барьж байгаа юм бол байрны гэрчлэгээ эн чинь хайж болохгүй, хүнд өгч болохгүй, урж болохгүй тий, шатааж болохгүй гэдэг мэдэх байхгүй тий. Гар утсан дээр байгаа юмыг бол нүдэнд нь харагдахгүй, гарт нь баригдахгүй байгаа юмыг бол гар утастайгаа цуг алах хийж штэ. Итгэл төрөхгүй, үнц нь мэдрэгдэхгүй, үнц нь мэдрэгдэхгүй тий, нэг хариуцлага мэдрэхгүй байгаа штэ тий. Ямар уцаа тэрэн доор нуултаа нэг уцаа авдралгаа хийлтэй чинь барьж явж байгаа л хагалчин, барьж явж байгаа л ивтэлчин. Тийм болохоор нэг юм хэрэглээтлийн асуудлууд байна гэсэн үг. Одоо бид нар заавал ингээл тий би нэг гадаад руу мөнгө оруулах гэсэн чинь нэг аппликейшн зуулгаад нэг private key үүсгээл тэгэл нэг өөртөө нэг Ethereum аваал тий. Тэнгүүтээ нөгөө нэг сүлжигээ гүлгээ хийх гэсэн Ethereum хөрөхгүй байж байгаа тий. Ингээд тахаа бол тэр хүн хизээж дахиж хэрэглэхгүй байхгүй тий. Тэгэхээр энэ хэрэглээтлийг нь бас айгуу тийм сайжруулад яг саяных шиг юм хэлбэрхэн болоо өгчих юм бол хүмүүс бол заавал ингээд крипто хитвчнээ нэтэрэг идэх шаардлага байхгүй болчих. Уг нь бол ингэх айгуу бүрэн боломжтой байгаа. Яг тэгэхээр одоо бид нар чинь тоон гар хэвсэгтэй болоод эхэллээ шүү дээ. Тийм жижиг флаш чигч байдаг. Одоо нь бол тэр карт шиг NFT шиг NFC гэдэг байгаа шүү дээ. Ингээд дарчдаг. Ийм байх юм бол айгуу амархгүй. За дээрэс нь тэр DAO MAO гэж засаглалын юм одоо ийждэг. Distributed тэр autonomous organization гэл те. Тэр чинь бол би заавал компани бүртгүүлээд очиж бүртгүүлээд авах шаардлага байхгүй. Жигнэс ингээд миний компани гэрчлээ ингээд NFT байдлаар ч юм айлсгүй тийм бас л карт болчихно гэсэн үг шүү дээ. За ингээд манай компани хөв эзэмшигч боллоо гэдэг нэг карт л өгч. Наадгаа хайж болохгүй шүү. Наа чи шийдвэр гаргах тэрэг болно. Санал ав одоо хураахад тэрэг болно. Наадгаа зүгээр л утнаар дан ойртуулаа авчихад л чи нөгөө компанийхаа шийдвэр гаргалтанд оролцоо авчдаг гэдэг ч юм те. Ингээм бол айгүй хялбархан болчихж байгаа байхгүй. Одоо баг нөгөө юунаас илүү хялбархан, уламжлалтаас илүү хялбархан болох гэдэг шүү дээ те. Гарт нь ойрхон болчихсон. Тийм гарт нь ойрхон болчихсон. Бид нар очиж гарын үсэг зурх шаардлага байхгүй гэдэг ч юм уу те. Ийм гайхалтай. Тэгэхээр ерөнхийдөө яг одоо Монголд болсон ихний хөөсрөл ялцчгүй л одоо тэр fancy байдлыг нь ашиглаад те хүмүүсээ жоох юм FOMO одоо хоцрохоо сайхан айцыг нь ашиглаад жоох юм хөөс үүсгэж байгаа тэрийг харгацсан тэрэн дээр нь одоо алдсан хүмүүс нь жоох юм одоо те муухай сэтгэлгээтэй үлдсэн. Тэнгууд одоо болохоор яг тэрийг биш одоо яг нэг гол технологийнхоо за салбарынхаа цаад нөгөө мөн чанарын гол үндсэн хэрэглээ бодит хэрэглээ нь өгөөж нь юу вэ гэдгийг ойлгож байгаа цөөх хитэн одоо компаниуд те тэрийг одоо мэдж байгаа хэрэглэгчид тэрнийхээ бодит үр шимийг аваад тэр төслүүд хэрэгжүүлээд ингэж явна гэсэн үг шүү дээ. Өөр яг гайхалтай. Тэгэхээр одоо ингээд блокчейн за нэгэнтээ блокчейний одоо бусад одоо ингээд олон төрлийн хэрэглээ юу байх боломжтой вэ гэдэг рүү орсон юм ч те. Одоо ганцхан крипто дээр бид ашиглах мэдээж өөр олон зүйлээр ашиглаж болно гэж байгаа. За тэгэнгუთ ингээд жишээ нь ингээд бодъё л да компаниуд за одоо би нэг компани байлаа гэхтээ. За ямар таачсан нэг би ингээд өөрөө хэрэгжүүлж байгаа төсөлтөө блокчейнийг тодорхой хэмжээгээр за нэрийг гаргах заавал шаардлагагүй. Угаасаа гол нь тэр чинь одоо бодит хэрэглэн л байлт чинь бизнес өөрийнх нь давуу тал болоод явчихсан. Заавал тийч би блокчейн ашиглаж байгаа ойлгох шаардлага байхгүй. Тэгэнгუთ за би нэг хэрэгжүүлж байгаа төслийнхөө нэг 50% нь за би ингээд нэм блокчейн технологи ашиглая гэдэг ч юм те. Тэгэх юм бол ер нь блокчейн технологи хөгжүүлэлт ер нь одоо хэр одоо ажиллагаатай те хэцүү байдیں۔ Магадгүй өртөг одоо өртөг бас тодорхой хэмжээнд гарч байгаа. Тэгэхээр өртөг ер нь хэр хэмжээний гарах уу? Одоо Монгол жишээ нь ингээд блокчейн хөгжүүлэх өртөг магадгүй жишээ нь хэр одоо баримжаалуулах юм хэр ер нь байдаг бол блокчейн тэгэхээр бүгд бүтэн блокчейн хөгжүүлнэ гэх юм бол арай өөр болчих магадгүй. Яг энгийн зүгээр смарт контракт за Ethereum дээр ч юм нэг
токен гаргая гэдэг юм байна. За яг сүүлийн үед бол энэ Hedera Hashgraph гэдэг технологиуд бол зөвхөн шууд автоматар юм токен гэдэг генерейт хийгээд өгчдөг юм систем үүсэлт болцсон дээрээ. Би бол нэг хэдийг хийвлэх яахаа их юм. Энэ ч устгаж болдог байх юм үгүй мүү гэдэг юмнуудаа оруулаад нэг төвч дарахад автоматар шууд тухайн стандартынхаа дагуу гарч ирээл нөгөө нэг DeFi руугаа оролцох боломжтой болол тийм. Ингээд айгүй хялбархан болцсон гэх гэсэн үг. 10 жилийн хүүхдчсэн хийчээр 10 жилийн хүүхдүүд тохоо цэцэрлэгийн хүүхдүүд тийм гар утсан дээрээс даг гэ өөрөөхөө гээд нэг IOU энтер гэдэг штэ тийм. Би өнөөдөр харин пиршгэ авч идэх гэсэн чинь мөнгө байдгүй. Би чамд энэ ирээдүйд пиршгэ авч өгөх IOU үгүй тийм. Энийг аваад ингээд одоо нэг пиршгэ аваад өгч гэхэд чинь л энэ дэр нэг токен гараад ирж байгаа байхгүй. Эсвэл нэг NFT юм уу тийм. Бид нар заавал нэг юм дундаа бүгд бөөнөрөө нэг ширхэг токен ашиглах шаардлага байхгүй. Хүн болгон нэг токен гаргаж болно. Эсвэл хүн болгон 10 токен гаргаж болно. Бүр тийм хялбар болгоцсон. Тэгээ айгүй хялбархан л байхгүй тий. Тэгвэл за смарт контрактын хувьд бол нэг айгүй тийм хялбархан байгаад байгаа. Тэр хөгжүүлэлт хийх мэх бол заавал одоо бол баг код руу орох шаардлага байхгүй болсон. Интерфейстэй болцсон гэсэн үг шүү дээ. Код мод руу бүр ороод ингээ явъя гэх юм бол программист хүмүүс нь ч юм уу тий. Кодоо мэддэг хүмүүс нь сайхан ингээд смарт контракт тавьчих явж болно. За бүр блокчейнтэй болъё. Одоо бүр өөрийн гэсэн юм блокчейнтэй болъё гэх юм бол чинь бас л бүх юм нэг open source. Тэгээ бүгдээрээ л ингээд нээлттэй байж байгаа. Биткойн ч гэсэн ингээд блокчейн нээлттэй байж байгаа. Тэрийг л одоо ингээд fork хийж авна гэдэг шүү дээ тий. Зөв ингээд нээлттэй их кодыг хуулж аваад биткойн, боткойн гэдэг ч юм уу нэртэй болгоод ингээд гаргачихад бол ингээд байж байна. Гэхдээ гол нь тэрийг нэг зах зээл нэвтрүүлэх яаж хэрэглээг нь яаж гаргах уу гэдэг чинь хамгийн чухал байхгүй. Тэгээ нөгөө талаас болохоор бас хүн болгон токен гаргах болно гэдэг шүү дээ. Энэ нь болохоор өөрөө айгүй тийм санхүү эдийн засгийн хувьд бол өгөөчтэй зүйл. Ягаад тэгэхээр солонгоруулалт гэдэг юм байгаад байна шүү дээ. Би одоо хөрөнгөө солонгоруулмаа. Гэтэл ингээд яг ингээд авах гэхээр ганцхан ширхэг сонголт байх юм бол чи юуныхаа солонгоролт авах тий. Тэгэхээр солонгоруулахын тулд тэр чинь ингээд өчнөөр гарч ирээд нөгөө тэндээс нь шилэгдээд хүн болгон өөрийн гэсэн одоо нэг юм дуртай хүн ч юм уу те дуртай сагсчин альсвал дуртай одоо нэг спортын альсвал дуучин энэ тэр бүхэл хүн өөр өөртөө гэсэн цомог болгон дээр нэг токен гаргаад ингээ яваадах юм бол тэр чинь л хүмүүс ингээл цоглуулаад те зүгээр ингээд дээр үед бидний л бохин дотроос гарч ирдэг л байсан шивэстэй бохин дотроос гарч ирдэг байсан шивэсний л зураг гэсэн үг шүү дээ те тэр чинь ингээл ханаараа дүр наацсан гэж хийж идэг байсан шүү дээ те нөгөөт нь цоглуулж углуулдаг те дараал мараалаараа ингээд цоглуулдаг энтэй адилхан зүйлийг л бид нар илүү тийм ирээдүйд үнсэн. Бид тэр бохны шивэс ч юм бол тэгж хийж аваад арилж штэ. Тэгвэл тэр юу ч юм бол токен бол NFT бол уулмөр хизээж арилахгүй штэ тий. Би өстэй энийг 1000 жилийн өмнө за 1000 цаашаа одоо 100 жилийн өмнө энийг гаргаж ирсэн гэдэг миний цоглуулга гэдэг ч юм уу тий. Эсвэл нэг 10 жилд үйдсэн чинь нэг нөхрийн пиршгэ авъя гэдэг IOU чинь нөгөө бацаа амар том мундаг од болцсон байх юм бол би чамаар пиршгэ авахгүй нэг ч баг ингээд дараад хоодлыг байж ингээд тэг юм бол энэ чинь дахиад жоохон алдартай бол гэдэг тийм алдартай бол энэ үчлэн чинь айгүй олон ийм хэрэглээнүүдийг санал болгож байна. Тэгэхээр бид нар бол заавал ингээд блокчейн хөгжүүлэлт гэдэг бол ингээд айгүй хүн хүчээр гэж хараад ах шаардлага байхгүй гэж байна л да. Тэгээд шүү дээрээс нь цаг хугацаа явах тусам улам л хэлбэрхэн болоод ингээл яваад тах. Нээлттэй болоод. Тийм. Удахгүй бол одоо хиймэл оюухан гараад ирлээ. Одоо удахгүй бид нар бол блокчейнийг хөгжүүлэх биш зүгээр юу хүсэж байгаа тэрийг л ч тэгээ болоо тий. Хиймэл оюухан. Би нэг иймэрхүү юм хүсэж байгаа гүднүүд юм аа гэж гаргаад ирсэн шүү дээ тий. Тэр чинь нэг ядаадах юм байхгүй тэр аль хэдийн юм стандарт болцсон аль хэдийн энэ шалгартсан юунууд биш шүү дээ тий. Туршлагууд байгаад байгаа болохоор тэр хөгжүүлэлтэр бол нэг одоохондоо нэг санаа зовох шаардлага. Одоо л нэг хэдэн хөгжүүлэгчд нэг жон санаа зовж байгаа. Тэгээ удахгүй эн чинь бол тэгээд 10 жилийн хөгжлөл хийлээрээ гараа гэдэг. Би нэг ийм хүн гаргамаар промптыг тийм л аюухан. Өө өстой гой санаа биш үү? Хоёлаа цог хийцээ гэлтэй. Тэгэл явчихсан. Зөв. Одоо ер нь бол одоо ямар нэг одоо ирээдүйд өөрийнхөө үн цэнтэй болно гэж үзэж байгаа. Юуж байсан тэрийг ерөнхийдөө бол одоо NFT ч болох юм уу токен болгоод тэгээд нэгсэндээ хөрөнгө болгож ийн гэсэн үг шүү дээ. Тэгээд тэрийг хэр удаан хадгалж тэр нь хэрэг үнцэн төр тэр хэмжээгээр нэгсэндээ өөрөх нь эргээд эсвэл тэр тухайн авсан хүнд нь эргээд хөрөнгө болно одоо. Сонгодог жишээгээр л чинь пянз байгаа шүү дээ. Оо яг тийм. Тий одоо нөгөө нэг ямар нэг одоо сургууль хамтлаг пянз гаргачаад тэр нь алдартай болсны дараа одоо Beatles ч юм уу алдарчны дээр одоо хамт маань байхгүй болсон ч хэдэн 100 жилийн дараа одоо Beatles-ийн пянз бол үн өснөөл гэхээс боохгүй дээ. Тэрнтэй адилхан одоо чинь за би одоо нэг юм одоо 10 жилийн нэг рэпер хөхтэй л ахтай би нэг дуу янгуудаа тэрийг
За одоо AI-тайгаа хэдэл уялдтэй. За би энэ дуугаа нэг NFT болгох гэсэн те чи нэг блокчейн дээр ингэ суулаад NFT болгоод өгөөч гэл нэгс prompt өгөхөд л нэгс нөө тэр өөрийнх нь дижитал хөрөнгө хідээж арилахгүй тийм хөрөнгө болгох чинь гэсэн үг шүү дээ. Тэрийгэл мэндэгнэл гэсэн юм шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө блокчейн технологи одоо ингээд хослоод эхэлж байгаа те түрүүн өөрөө хэлдэг нэг магадгүй одоо блокчейн технологи одоо AI технологи блокчейний зарим нэг одоо дутагдaltaй хэсгүүдийг нөхөн гэдэг ч юм уу. Ер нь блокчейн технологи болон хиймэл оюухан технологи хоёрыг ер нь хослол бид нар ч ер нь ямар үр өгөөж өгч болох вэ? Магадгүй одоо аль альныхаа ямар сул талуудыг нөхөж байгаа гэж ер нь бодож байна. Энэ яг сүүлийн үед бол айгүй тийм ер нь блокчейний хөгжил бол яг энэ тал руугаа явж байгаа. Яг тэгэхээр хиймэл оюуханд сул талын давуу тал байна. Блокчейн сул талын давуу тал байна. Тэгсэн чинь энэ нэг сул талын давуу талын одоо сул талыг нь давуу тал нөхөд нэг ин ян гэдэг шиг энэ чи бие биегаа ингэ төс нөхөд тий. Тэгээ яг анханаас ингэ зориулагдсан юм шиг ийм байгаад байгаа байхгүй. Яг энэ талаасаа бол ингэ блокчейний хөгжлөн ч гэсэн хиймэл оюуханы хөгжилсэн цуг нэг тийш явж байгаа. Тийм. Ирээдүйд ер нь нэг цул технологи болох боломжтой гэж харж байна уу? Угаасаа л тэгнэ. Тэр бол тодорхой. Цаг хугацаанаас. Ягаад тэгэхээр за блокчейн дээр ямар асуудал үүсчихсэн гэдэг тэр зөндөл асуудлууд байна л да. Одоо жишээл за смарт контрактын гэрээ гэдэг байна шүү. Ухаалаг гэрээ гэдэг байна тий. Тэгээд гэрээ наа чи компьютерийн код юм шүү дээ тий. Би гэрээ хэмээрэн шүү дээ тий. Хүний хэл дээр бичсэн гэрээ хэмээр. Тэгэхээр ч одоо энэ смарт контрактыг бол одоо бид нар одоо энэ LLM одоо тэр бидний энэ open ChatGPT энэ төр гэдэг байгаа OpenAI гаргасан за эсвэл юу тийм сүүлийн LLM модельүүд large language модельүүд за смарт контрактыг хийлээ. За нэг solidity гэдэг ч юм хийлээ те. За тэгвэл за Python дээр ч бичиж болно. Ямар ч хэл дээр юу нь смарт контрактыг бичиж болно л да. Гол нь хүний хэл дээр л одоохондоо бичиж чадахгүй байхгүй те. А тэгвэл энэ хэл хооронд чи хөрвүүлж чаддаг энэ сүүлийн хиймэл оюухан ч бүгдээрээ тийм л болчихлоо шүү дээ. Адилхан хэл юм чи хүний хэл байна уу, компьютерийн хэл байна уу, програмчлалын хэл байна. Ерөөс хамаа авахгүй байхгүй чи хооронд хөрвүүлж болно. Тийм бол хүн хоёулаа ингээд гэрээ хэлээхэд бол хүний хэлээр бичиж байгаа. За тэр цум одоо Монгол улсын одоо хуулийн хэлээр ингээд бичиж байгаа тийм. Тэгвэл бас хуулийн хэл гэж бас өөр юм байгаа тийм шүү дээ. Хүн ойлгодог нэг хэл байгаа зүйл заалтай тийм. Тэгвэл тэр чи одоо ингээд цааталт нь юу болох нь вэ? Яах нь гэдгийг харж агаад шууд смарт контракт болгоо хөрвүүлчихнэ гэсэн үг. Тэр хоёулаа бол ямар ч хүний хэлээрээ гэрээгээ хийж байна. А тэр чин блокчейн дээр бүртгэгдэхтэй одоо ингээд компьютерийн яг нэг смарт контракт болоо бүртгэж байгаа. Тэр бол хоёулаа гэрээ хийсэн. Цаана бол нөгөө нэг гэрээ чи ухаантай болоод блокчейн дээр хийж. За ухаантай болоод блокчейн дээр орсны давуу тал болохоор ингээд автоматчиж байгаа. Чивтээр заавал ингээд нөгөө гэрээгээ ингээд мартцсан энэ төр байх юм бол тий. Гэрээнийхээ үүргийг гүйцэтгэх үнэ тэрэг шаардлага байхгүй. Хугацаанд дуусвал автоматар нэг юм гүйлгээ хийгдчихдэг. Эсвэл сар болгон автоматар татгичдэг энэ төр юм. Ийм юмнууд бол смарт контрактаар хийгдэх боломжтой. Тийм болохоор бид нар одоо гэрээгээ бол смарт контрактээр хийсэн хамаагүй тийм. За хоёрт энэ смарт бид нар ямар нэгэн цаасан гэрээ байгууллаа гэдэг нь чинь те баталгаагүй байхгүй. Тэр шатаачч бол тийм шатаач өөрийн бичиг шатаадаг шиг те. Тийм այսгүй нэг арталтан би гарын үсэг зорцсон байсан чинь уртлын эдэн хуудсыг солилцуул яах вэ гэдэг ч юм уу те. Энэ бүрэн бүтэн байдал нь үний юм уу? За дээрэс нь гарын үсэг зорсон чинь үний юм уу гэдэг айгүй олон асуудалтай байна. Тэгвэл энэ бүх асуудал чинь ухаалаг гэрээгээр шийдэгдэж байгаа. Яг тэр нэг задан дээр бүх юм бүрэн байна. Угаасаа дундаас би нэг хуудас суудгаа нэг ширэг тгийн тоог ингээд алчаар тий хаашаасаа зөрөөд криптографик нь алдаа гарна шүү дээ тий. За нөгөө талаас тэр дижитал сигничер буюу тоон гарын үсэг гэдэг чинь ингээд зөвхөн би л одоо private key байгаа хүн зурч чадна гэдэг чинь. Нөгөө нэг private key нь бол одоо карт болцсон шүү дээ тий. Тэгэл за ингээд гарын үсэг зурчихгээд оцрогоо данк гэдэг юм ойртуулаад би гарын үсэг зурчих байгаа байхгүй. Өөр хинч тэрийг зурч чадахгүй. Тэр картнаас би өөрөө ч зурч чадахгүй. Карт зураад байгаа тий. Тэр карт л одоо бүх юмыг мэдээд нь шүү дээ тий. Тэгэхээр би тэр картаал бариад картаал алдахгүй ингээд байж хахад бол ингээд бүх юм ингээд саний смарт контракт ингээд. За тэр чинь хиймэл оюухан бид нар тусалаад шүү дээ. Түрүү хэлсэн шүү дээ. Бид нар нэг юм хийх гэсэн чинь нэг компьютерийн код гарч ирээд ятаргаатаад байгаа байхгүй тий. Эний чинь хэлбэрхэн болоход хиймэл оюухан тусалж байна. За нөгөө талаас яг энэ эйжентүүд гэдэг нэг сони юм гарч ирээд байгаа сүлээ. Нөө агентууд гарч ирж байна. Хиймэл оюуханууд ийм агентууд болсон. Ингээд бие даасан шийдвэр гаргаж чаддаг болсон. Өөрөө юм хийж чаддаг болсон. Одоо жишээлбэл компьютер юус, браузер юус энэ төр гэлэнгүү чинь өөрөөсөө интернет ухаж чаддаг болсон. Өөрөөсөө аппликейшн тэр нэгээд хаагаад тэ чи нэг миний нэг компьютерийг асаагаад нэг тийм файлыг уулчаач гэдэг окей гэдэг уулчдаг болсон. Ийм болсон байхгүй. Тэгээд дээрээс нь идэр чинь нэг юунуудыг компьютерийн функцүүдийг дуудаж чадна. Одоо жишээлбэл юу гэдэг цаг агаар хийдвэн гэдэг функцлаа гэж тийм. Тэгэх юм бол тэрийг чинь цаг агаар хийдвэн гэдэг одоо get weather гэдэг нэг юм функцлаа. Тэрийг чинь яг get weather гэж дуудчихна.
Тэгээд нөө хариуг нь авангуудаа тэдэн градус болж ингээд надаа монгол хэлээр бол монгол хэлээр нөө Кельвинээр өгсөн бол Цельс рүү хөрвүүлээд өгч гэдэг ч юм уу бас ухаантай шүү дээ цаа чинь те. Siri Alexa маань тийм нэг тийм хөө. Siri Alexa-нуудын сул тал нь тиймэрхүү хийж чаддаггүй байхгүй. Яаж л за яав чаддаг ч үгүй магадгүй л нэг юм дуугийн чангалаад өгчих гэхээр байж байгаа надаа ирэх хадлага малах гэдэг хангалттай байдаг байхгүй тийм. Эйжентүүд яаж чаддаг вэ? Өөрсдөнд ингээд бүрэн эрх нь ээждэг. Тэгээ бүрэн шийдвэр гаргаж чаддаг ийм ажиллах чадвартай юм хөтөд. За тэгвэл энэ эйжентүүд юу хийх вэ гэхээр Oracle гэдэг үүрэг үүсдэг. За Oracle гэдэг бол блокчейнийг одоо жинхэнэ ертөнцтэй ингээд холбочихэд юм гүүр болчихдог. За жишээл хан шийд болж байна. Цаг агаар хэд болж байна гэдэг мэдээллүүдийг блокчейн руу өгснөөр нөө смарт контрактууд чи ажиллах. Жишээлбэл ийм даатгалын нөхцөл бүрдлийг гэдэг ч юм уу те. За даатгалын хувьд бол ингээд нэг 7 сарын үед л нэг хасах градуслуу орох юм бол энэ ургамлын одоо юу гэдэг үлээд нэг тарай тарьж байгаа хүмүүсийн даатгалын нөхцөл бүрдээд энэ нөхөн олгор нь ингэж хийгднэ гэсэн бахан бол тэр градусыг чи хийж идэг нөхдүүдийг Oracle гэдэг байгаа юм. За тэгвэл бараа бүтээгдэхүүний үнийг судалдаг эйжент байна гэж үтэй. Тэгээ те за нэг юм бараа бүтээгдэхүүн өмд гэдэг бараа бүтээгдэхүүн байна. Эсвэл нөө Beatles-ийн Cans гэдэг бараа бүтээгдэхүүн байна. Энийн үн хэд болж байгаа гэдэг мэдээллийг тэр эйжент чинь болохоор өөрөө нөө нэг компьютераар дэлгэж байгаа л хэвээр ухах шүү дээ те интернетийг ухаал. За Beatles-ийн Pianzууд гээл Amazon руу ороод бүх юм руу ороод чи би бүх одоо тэр юм дээр вебсайтнууд дээр програмчлалт үүсэн бохгүй юм те. Одоо Amazon-ы програмчлалын API нь юу вэ гээл бүгдэнд нь зориулж тэр нь биш л бол ингээд өөр хайлт хийлэрцгийг бол ухаж чадахгүй гэдэг юм. Гэтэл тэр хиймэл явахын хүн шиг харж байгаа юм чи те. Үн хаана байна? А энэ төгрөг юм уу? Доллар юм уу? Бүгдээр ингээд сайхан хөрүүлээд хэлээр нь ойлгоод хаанахаар үтсэн байна юу самаа ахгүй. Ерөөсө дэлгэх зарж байгаа хүн шиг ингээд хүн ингээ хийж чадж байгаатай адилхан л хийж байгаа гэсэн. Энэ мэтлэнгээд агентууд орж ирнэ. За дээрэс нь өшөө юунууд орж ирнэ. Одоо консенсус протокол гэдэг нэрлэгддэг. Одоо бид нар бол proof of work гэдэг юм уу биткойн ашигладаг тийм. Энэ болохоор нөө юуны энерги одоо эрчим хүчний зарцуулалт айгүй ихтэй. За дээрэс нь дэлхийн дулаарлын нийтээрээ олгож ингээл нөө Elon Musk ч өчигнөлгөө гэдэг шүү дээ тийм. Тэгвэл энийг чинь бас шийдэж болт юм байна л да. Одоо консенсус гэдэг чинь бол ер нь бол зөвшөлтсөл төрхөл гэсэн үг шүү дээ тийм. Хинийхэн зөв гэж үзэх юм бэ? Бөөнөрөө зөвшөлтсэй гэдэг жаа шүү дээ. Тэгвэл энэ дээр ямар нэгэн компьютер алгоритм биш эсвэл ямар нэгэн хүмүүс биш. Бид нар бол ерөөсөө энэ хим лоёо ухаанаар зөвшөлтсүүлчих гэдэг юм асуудал хийж байгаа. Хим лоёо ухаанууд хоорондоо зөвшөлтслөө хийж байна. Тэгээд за энэ бол зөв байна, энэ бол буруу байна гэдгийг зөвшөлт шууд хүрч чадна гэсэн үг юм. Тэгэхээр хим лоёо ухаануудаар зөвшөлтсөн ч юм бол ийм AI консенсус протоколтой болчихно. Тэгвэл нөө энергийн зарцуулалт ч багасчихна гэдэг юм. Эсвэл сүүл рүү нөө proof of useful work гэж. Одоо бид нар бол ерөөсөө useless work хийгээд байгаа тийм. Ямар ч хэрэггүй үнийг тоо бодоод тэгээд нөгөөх нь ингээд нөө тог зарцуулаад байна шүү дээ тийм. Тэгвэл useful work-ийн юу гэхээр бид нар хим лоёо ухааныг сурах гэж айгүй их энерги зарцуулдаг байхгүй. Тэг одоо айл нь энэ ч нөө энерги зарцуулалтаар алдартай хоёр нөхөр байгаа дээ шүү дээ тийм. Нэг бол ингээд сурах гэж айгүй их энерги зарцуулаад байдаг. Нөгөө бол ингээд юу яах гэж одоо. Тийм одоо нэг консенсустай хүрэх гэж хайшаа ботох гэж ингэж хоёулаа нэг энерги зарцуулсан мундаг нөхдүүд. Тэгээ нэг хоёулаа дэлхийг дулааруулж байгаа гэдгээр алдартай нэг шүүмжил дагуулсан юм хоёр нөхөр. Тэгвэл энэ хоёр чинь нийлүүлээ хийчих юм бол нэг л одоо энерги зарцуулалтаар аль алийг хийчихэл та. За жишээлбэл энэ хиймэл оюуханыг хамгийн сайн сургасан одоо сургасан блокийг авъя гэдэг ийм консенсус байвал болчихж байгаа байхгүй. Гэх мэтлээ одоо нэг энергийн зарцуулалтын асуудал бүгд энэ асуудлууд бие биенийгээ ингээд сайхан нөхөд сул тал байсан юмнуудын давуу тал болгоо ингэ ашиглаж. За хиймэл оюухан дээр байсан сул тал байсан. Жишээлбэл өгдөл. За өгдөл гэдэг чинь хаана байгаа вэ? Тэр манай блокчейн дээр хийж байгаа шүү дээ. Бүрэн бүтэн байж байгаа. Энэ ирээдүйд ямар асуудал хиймэл оюухан дээр гарах вэ гэхээр энэ ямар өгдлөөр сургасан юм бэ гэдэг нэг асуудал. Одоо тэр сургасан өгдөлт нь ямар нэгэн тийм bias буюу нэг хитийцэн төвширсэн тийм хандлага байна уу гэдэг те. Нэг юм ялгуурлан гадуурхсан ч юм уу те. Ямар нэгэн тийм гажуудл байна уу гэдгийг шалгахын тулд бид нар өгдөл дээр нь аудит хийх хэрэгтэй болдог. Гэтэл одоо энэ хаалттай компаниуд бол ямар өгдөл дээр бол сургаснаа бид нарт харуулахгүй шүү дээ. Тэгвэл блокчейн дээр байгаа өгдлөөр бид нар сургах чинь гэж үү. Тэгвэл тэр чинь аудит хийж болох байхгүй тий. За энэ бол ямар нэгэн өгдлийн тий bias байхгүй өгдөл дээр сургасан байна гэдэг ч юм уу тий. Эсвэл энэ яагаад ийм хариулт өгч үү гэдгийг нягтлж шалгах одоо энэ тий итгэмжлэх гэдэг асуудал байгаа дээ шүү дээ. Тэгэх юм бол нөгөө нэг өгдөл рүү харчин, өгдөл рүү хандчин. За энэ нээлттэй байж нэг хоёр талаар бүрэн бүтэн байж байна. Гинт дундаас нь ямар нэг өгдөл нь байхгүй болцсон байх юм бол эн чинь biasтэй байсан биш үү гэдэг ч юм уу те. Гажуудсан байсан биш үү гэдэг ч юм асуудлууд гарч ирэх байсан.
Тэгвэл энэний чинь хамгийн том одоо давуу тал блокчейн дээр гарч ирж штэ тий. Гэхдээ наадах блокчейн дээр хийчихэж штэ. Тэгэх юм бол хин ч яаж чадахгүй штэ. Хин ч яаж чадахгүй бүрэн бүтэн байдал нь ингээд явчихна. За дээрэс нь химэл оюуханы сул талыг нь өгч чинь. Тэр ингээ бие биенийхээ давуу болон сул талууд тийм нөхөд ерөөсөө бие биендээ ингээд хүссэн үсээгөө ойртоод ингээ явж байгаа юм хоёр технологи. Улам төгөлдөржөөл одоо чи ингээл нөгөө хүмүүс чи ажиллаа алдчих вэ ингээл бас ингээл амар шуум яваад байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг одоо ингээд одоо AI хөгжүүлэх, за блокчейн хөгжүүлэх айл нь одоо чи ингээд энерги зарцуулж дэлхийн дулаал муудаал хийж байгаа боловч те энэ маань өөрөө хөгжих тусам эсвэргээрээ бидний өөрсдийн нэг юм одоо useless те хэрэгцээгүй тэр хийгээд байгаа үр ашиггүйдээ зарцуулаад байгаа энержиг ерөнхийдөө бол маш одоо багасгах танах зорилготой эцсийн зорилго бол байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бид нар хэрвээ зөвл ашиглаж чадах юм бол нөгөө зарим хүмүүс тэгж яддаг шнэ хоногийн 24 цаг хүлцэхгүй байна болдгоо л бие хоёр вах центр гэдэг тэнцээ аль хийжээ одоо физикал биш бие бол гараад ирсэн өмнөөс ингээ ажил хийх 100% боломжтой болсон гэсэн үг юм шүү дээ. Тэгэхээр энийг хин нөгөө нэг одоо бид нар өөрсдөө хэрхэн яаж ашиглах уу гэдэг дээр л маш сайн суралцах ёстой болж ирнэ гэсэн үг. Хэрэглэн дээр одоо хэр яаж зөв өөр өөртөө ашиглах уу гэдэг дээр л суралцах ёстой болж ирсэн. Нэгс адаглаар нэг промпто зөв бичиж болж ирнэ гэсэн үг шүү дээ. Юу хүсэж байгаа нөгөө нэг бурхан нөгөө нэг та надад машин өгөөж гэсэн чинь чад ямар өнгийн машин хүсэж байгааг хэлжээч гэдэг шиг тий яг нөгөө нэг AI-аас магадгүй чинь яг юу хүсэж байгааг хэлжүүл чинь би одоо нэг гэрээ хийчээ тий за би энэ гэрэний чинь нөгөө нэг хариуцлагын зүйл залтыг нь одоо нэг би 30 хуудас юм уншмааргүй ш тэнгууд хариуцлагын зүйл залтыг нь миний смарт контрактаас гаргаад ирээч гэдэг чинь өчгөл гээл өмнөөс гаргаад ирнэ гэсэн үг шүү дээ. Тэнгууд хэрвээ онлайнаар шилжүүлж болох бол чинь би ингээд алдангаа шилжүүлмээр алдангийн шилжүүлэх хэд нэгсэн өмнөөс шилжүүлээд ажиллаад л явчихсан. Зүгээр бид нэр заавар өгдөг хилдэг ганц хэдэн мянга хэдэн сая л олно гэсэн үг шүү дээ. Одоо хувийн хуульч нь болчихно тий. Гэрийг нь байгуулад өгч. Айлсвал байгуулахын өмнө чамд ийм юм эрсдэл байна. Айлсвал би байгуулахаас өмнө би харъя л да тий. За нэг жилийн дараа миний өгөөж ямар авах юм гэдгийг би симуляцлаад харчих болно гэдэг юм тий. Тэгэхээр би өөрөө хүсэж байгаа мэдгүй гэж болно шүү дээ. Тэгвэл одоо нөгөө промптыг хүртэл бичиж өгдөг промптууд гараад ирсэн тий. Тэгэхээр ч одоо би ямар аппликейшн хүсэж байгаа мэддэггүй яах вэ гэдэнгүүт тэгвэл иймэрхүү промпт бичвэл химэл оюуханаа ч гаргаад ингээ химэл оюуханаа өөрөө хэлж шүү дээ. Химэл оюухаас үлдээ химэл оюуханаа боолцолтой болж. Тэгэхээр одоо нэг тийм бичлэг байгаа. Хөгжүүлэгчид нөгөө шөнийн 2 цагт химэл оюуханы юм боолсон гэж бодож байдаг гэдэг шиг. Тэгэхээр ер нь химэл оюухан за эргээд блокчейн технологи бол одоо бид нар хүссэн хүсээгүй одоо нөгөө нэг цаг хугацааны асуудал гэдэг шиг бидний амьдрал өдөр тутмын хэрэгцээнд орох нь бол угаасаа цаг хугацааны асуудал юм байна те. Энэ бол угаасаа хөгжөөд явж байгаа. За улам төгөлдөржөөд явж байгаа. Одоо энэс энэ бол бидний амьдралын хэм маяг, ажлын хэм маягт орж ирэх нь те. Зарим тохиолдолд биднийг орлох нь, зарим тохиолдолд биднэрт одоо тос нэмэр болох нь бол зайлшгүй. За энэтэй адилхан магадгүй нөгөө талаасаа нөгөө энэ технологиуд дээр суурилж байгаа нөгөө нэг крипто гэдэг те, крипто валют гэдэг салбар маань бас эргээд санхүүгийн салбарт бас хүссэн хүсээгүй л одоо бидний өдөр тутмын хэрэглээ одоо мөнгөн говьлгын хэрэглээ болох нь бол бас зайлшгүй юм байна гэж хараад байна л да те. Тэгэхээр ер нь крипто валютын салбар одоо криптоын хөгжил маань те магадгүй ер нь одоо бидний өдөр тутмын амьдралын хэрэгцээ болоход за одоо ингээд магадгүй цаасан мөнгө за бүр мөсөн устж үгүй болох нь хаашаа. Гэхдээ те одоо энэ чинь ингээд хэрэглээ одоо ингээд цаасан мөнгө хэрэглэдэг хүн маш бага болоод байгаа ш. Тэгэхээр зүгээр ингээд банкны дансаар чижүүлэх оронд крипто валют ингээд хэрэглээ өдөр тутмын бид нэгээд дуртай үедээ тетер ч юм уу одоо биткойноор ингэ шилжүүлэх хийгээд одоо хүссэн одоо нэг хүүхэдтэй заримгаа нэг биткойноор хөдөлж авдаг болоход магадгүй за өөрөө чинь зүгээр бодлоо нэг хичнээн жилийн одоо зай бид нарт байна гэж юу н харж байна. Одоо түрүү нэг юу гэсэн шүү дээ эйжент гэдгсэн шүү дээ. Тэр ер нь бол эйжентүүд бол ирээдүйд хүнээс олон болно гэж байна. Тэгээ хүнээс олон эйжентүүд интернет ашигладаг. За одоо жишээл би нэг сервер ингээ байгуулад тэр веб хийчлээ гэхэд бол тэр нь бол хүн биш ер нь бол эйжентүүд орж ирнэ. Тэ. Тэгээд би бол ингээд сайт руу орохгүйгээр эйжент нь орж хамаг юм уншчаад нөгөө хүндээ очиж хэлчихнэ гэсэн үг шүү дээ. Нэг иймэрхүү юм яриад байна гэдэг тэ. Иймэрхүү юм дээр нэг хэлчихнэ гэсэн. За дээрэс нь блокчейний ашиглалт гэдэг юм. Түрүү нөө ашиглалт аягүй хүндрэлтэй төвхтэй байгаад байна гэдэг юм чинь бас эйжентүүд л ашигладаг. Одоо энэ блокчейнийг бол эйжентүүд л ашигладаг болно гэсэн. Бид нар өөрсдөө ингээд нэг юм руу ороод тэрийгэ пассворд ингээд хийх шаардлага байхгүй гэсэн. Тэгээ ер нь өмнөөс ч бүх эйжентүүд чинь хийдэг чинь. За чиний санхүүг хариуцсан эйжент хийж идэг. Хуулийг чи хариуцсан эйжент хийж идэг. Сэтгэл зүйч эйжент. Сэтгэл зүйч эйжент хийж идэг тий. Тэгээд гинт гинтээ өөр чинь сануулдаг тий. За би сая нөгөө нэг барины чинь түрээс гарцсан би төлцөн шүү.
Тэгээ зүгээр хэлсэн ингээд. Тэгээ яаж төлсөй гэдэг биткойн чинь зарцсан гэдэг. Өөр ч мөнгө авахгүй шүү дээ гэдэг. Тэгээ яах байсан гэдэг чинь. Иймэрхүү байдлаар бол ерөөсөө бидний хэрэгжилж чадахгүй байсан бид нар төвөгтэй байгаадсан энэ хэрэглээ гэдэг зүйлийг бол ерөөсөө л эйжентүүд л шийднэ. Тэгэхээр ч одоо хасар их одоо чи надад ингээл байрны төрөөс яаж төлөхөөгөө бодоод шаналаад байжсэн чинь аль үжээ тэнцээ гаргалагын гаргаа зарахын зараад авахын аваад ингээд шийдсэн. Тэнгууд тэр хүн нөгөө нэг энержи цацуулахгүй стресс байхгүй болно гэж нөгөөд ирээд лээ тий одоо чинь за яаж одоо энэ талаас ингэж одоо тэгэхээр чинь аюу хэлбэр болж ирэх гэсэн үг юм шиг хэлбэр тэгээд чи ингээд компани захирал болчих жоох байхгүй тий хэдэн мянган олон эйжентүүд тий тэгэл эйжентүүд чинь чиний өмнөөс ингээд 24/7 нэг мөн хараа сууж идэг ч юм уу тий альсгол одоо байраа зарчий гэдэг ч юм уу тий за альсгол одоо юу гэдэг юу чинь эмээ уух цаг чинь боллоо гэдэг ч юм уу чи чихрийн сахарын өвчнөд юм чинь ийм ууж болохгүй гэдэг ч юм уу те. Наата ч би чамд мөнгө өгөхгүй. Иймэрхүү байдалтай. Ээж автагаа байгаа. Тий. Сүүл рүү одоо яах юм эцдүүдийнхаа уулзуулъя гэсэн нэг хитэн эйжентүүд те. Манай эзэн танаа эзэнтэй ер нь таарах юм шиг байна. Бид нэг сайхан уулзуулаад хөржүүлээд ингээд байж идэг. Одоо эйжентүүдийнхаа эйжент болох юм аа бид нар одоо нэг тийм хөө болно. Тэгэхээр бид нар бол ингээд жоохон хүүхдээ нөө том хүн байна уу ерөөсөө хамаахгүй. Компьютерийн программист байна, санхүүгийн хүн байна, ерөөсөө хамаахгүй. Бүгдээр нөө эйженттайгаа л ярилцсан. Хэмэл аюухантайгаа л ярилцсан. Бусдыг нь бол бүгдээр ингэ хэмэл аюуханд хийж байсан. Тэгэхээр эн чинь бол бид нар хэмэл аюуханд ашиглаж сурчлаа шүү дээ. Ер нь бол одоо тий. Одоо ашигладгүй хүн байхгүй бол ганцаарч байгаа хүн хүртэл ингэ тий найзуулга ашиглаж байна. Гадаад найзтай болоод хэл сурчиж байна гэдэг ч юм уу тий. Жохоо хүмүүс даалгавраа хийлгэж байна. Айгуу тийм иймэрхүү нөхцөл байдалд орчлоо шүү дээ. Яг түрүүний хэлсэн шиг би нэг юм блокчейн хийх юм бол энэ хэцүү юу гэдэг үгтэй. Амархан миний PV-г барьчаа гэж хийгээд үгүй шүү дээ. Эйжентүүд чинь тий. Тэгээд яг хоо миний биткойныг гадаад руу Америк руу нэг мөнгө шилжүүлэх гэсэн гэдэг. Тийм үү тэр. За тэгвэл би чиний өмнөөс энэ бирж дээр хүртгүүлээд бирж болгон өөр ингэснээр бас юм эйжентийн юутай тий. Юзер болон эйжентүүтэй know your customer шүү дээ. Know your agent гэдэг ч юм уу тий. Эйжентийн бүр KYA хийдэг тий. Эйжентүүдийг өртөлдөг. Чи хэний эйжент ингээл өртөж авдаг нэг иймэрхүү болно гэсэн. Тэгэхээр бол ерөөсөө бидний гарт бол аль хэдийн одоо хэмэл аюухан ороод ирсэн байж. Тэр чинь цаанаа нэг хэдхэн жижигхэн л өөрчлөлт хийгээл эйжент болчихно. За тэгээ эйжентүүд бол цаанаа бас л хэдхэн модуль нэмэл хэдхэн нэг функц нэмэл тэр функцүүд чинь бүгдээрээ хэмэл аюуханд блокчейнтэй харьцдаг болчихно, смарт контракттай харьцдаг болчихно. Миний өмнөөс бүх юм хийдэг болчих болохоор ерөөсөө удахгүй л гэж бодчих. Энэ чинь бол нэг 5-10 жил дотор л бид нар бол өдөр тутмын хэрэглээ болсон. Өдөр тутмын хэрэглээч ер нь бол бид нар бас мэдэхгүй шүү дээ. Одоо ингээд цааныг блокчейн ашиглаж гэнэ үү, биткойн ашиглаж гэнэ үү, смарт контракт ашиглаж гэнэ үү гэдэг мэдхгүйгээр л өдөр тутмын амьдрал ингээд явуулж байна. Нөгөө хэд ч юм бол бидний өмнөөс яг асуул яагаад хэлэх л байна. Чи яг юу хийгээд байгаа гэдэг юм бол би нөгөө биткойныг бол ингээд энэ DeFi зах руу ороод ингэж наймаалаад тэгээд нөгөө нэг гахаа хэлхсны үлгэр шиг ингээд ингэж явсаргаа хийсэн маа гэдэг. Ядаргаатай наа чи яг юу чинь те. Гэтэл бид нар өөрсдөө тэгэж хийгээвэл чи хэдэн сар жил баа. Зарцуулна мэдэхгүй. Боломжгүй. Тийм баг болно. Тэр чинь айгүйх мэдлэг, айгүйх тийм нөгөө нэг сурах цаг хугацаа шаардж байгаа байхгүй те. Тэр цомын шинэ технологи, шинэ блокчейнийн дээр гэх юм бол аюу төвхөнд болж байна. Бидний ажил Google-ээс хайх ажлыг хэмэл аюухан хөгжлөөд өглөө шүү дээ. Тэгэхээр ч одоо ойлгомжтой байгаа ч тийм. Тэгэхээр одоо яг эргээд нэг криптотой холбоснороо тий одоо ийм бас төрөлсөд одоо бирж маань өөрөө ахаад нэг аженттай болсон тий. Тэр нь хэрэглэгчийн аженттай. Ер нь хоёр ажентууд нэг хоорондоо ирээд. Тэгэнгүүт одоо яг нэг ийм гарч иж байгаа бол одоо ингээд арилжаачаад гэдэг тодорхойлолтой байгаа шүү дээ. Яг ингээд зах зээлийг харж байгаа, шинжилгээ хийгээд тэрэн дээрээс за энэ нүсгэмээр энэ буурах юм байна, ер нь ингэж магадгүй юм байна гэдэг тий. Тэгж яагаад тийшээ одоо арилж байгаа гэдээ мөнгө оруулаад ашгаа авдаг. Гэтэл одоо нөгөө нэг арилжаан дээр ахаад ийм хэмэл аюухан орж ирээд тий. Одоо бас манай бирж дээр бас хийдгээд ерөнхийдөө судлагдж байгаа байхгүй хат трейдер гээд. Нэгс нөө мөнгө оруулчин тий. Тэнгуудаа stop loss, take profit тохируулчин. Тэнгууд одоо миний өмнөөс зах зээлийг шинжилж хагаад ашигтай байвал ингээд арилжаа хийцдэг. Тэгэнгუთ нөгөө нэг нэгснод бид нар ингээд маркета 24 хараал те өстөд нэг төрний хэлдгээр юу яаж гэнэ огсжин унжныгээд унтахгүй харахгүйгээр зөвөр AI-да за энийг ашигтай бодлох те. За хэрвээ унвал бага ашигтай бага алдагдaltaй байлгаараа одоо өсвөл гайгүй ашиг дээр ингээ аваарай гэл унтчихна гэсэн үг шүү дээ. Тэгэнгუთ ер нь ирээдүйд яг юм крипто одоо юм салбарт
одоо энэ арилжааны салбарт бас энэ хэмнэл оюун ухаан илүү бас хүчтөрж орж ирээд бидний одоо өдөр шөнөгүй дэлгэц ширтдэг тэр цаг хугацааг маш товчилж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр удахгүй энэ маань ороод ирэхээр бас эргээд нөгөө тухайн биржтэй ч юм уу хэрэглэгчтэй бас давуу талтай. Бид нар чинь ер нь бол нөгөө нэг стажигнээс унтж яхад мөнгө орж ирдэг байх дуртай. Тэрний хадлаа хөдөлмөрлөх дургүй хүмүүс шүү дээ. Гэтэл AI маань нэгсэндээ бид нар өмнөөс хөдөлмөрлөөд байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бол нэлээд том давуу тал одоо болно гэсэн үг шүү дээ. Хөрөнгөө ядчил ингээд одоо хэмлэл явахнаар цахин зарцуулж байна. Тэгээд дээрэс нь одоо эрсдэл харьцангуй багтай байна гэх юм уу те. Бид нар чинь фомоор сэтгэл хөдлөлтөө хэмлэл явахч ямар сэтгэл хөдлөл байхгүй те, айдас байхгүй, зарчээ гэсэн юм байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ талаар ер нь юу гэж энэ бас нэлээд ойрын ирээдүй. Гэхдээ энэ блокчейн хэмлэл оюухан хоёрын тэр симбиот синержи гэж байгаа шүү дээ. Энэ дэр чи хамгийн түрүүнд яригдсан юм наач юм байхгүй. За одоо жишээл DeFi дээр бол бид нар нэг liquidity pool энэ төр гэж ярьдаг те. Тэгвэл liquidity pool гэдэг чинь бол нэг алгоритмаар хийгдэж байгаа тийм зүйл. За нэг бол энийг AI-аар хийж болно. Гэхдээ smart contract дээр AI ажиллана гэдэг бол аюу тийм өртөгтэй зүйл байж магадгүй. Тийм болохоор энийг яаж ашиглаж болох вэ гэхээр liquidity pool-ийн нэг сони юм нь болохоор энэ чинь нэг алгоритмаар компьютерийн одоо нэг математикийн томьёогоор ингээд арилжаад байгаа шүү дээ. Тэгвэл нэг үн их болон нэг унаал ингээд явчих. Тэгвэл хажуу талд нэг юм эйжентүүд ингээд тэрийг нь тэнцвүүлэх үүрэгтэй байж дээ. За энэ өссөн бол эн чинь эндээс ашиг гарч иж байна. Нэг арбитраж ашиг гарч иж байна. Тэгэхээр газ зараад тэнцвүүлээд ашиг авчихна. Тэгээд нэг хүн орж ирэл нэг өөр эйжент орж ирэл унган гут нь газ зараал газ аваал гэдэг ч юм уу те. Ерөөсөө энэ үнийг тэнцвэртэй байлгах. Одоо нэг өсөндөө юу л гэсэн үг шүү дээ. Зах зээл бол тэнцвэртэй байвал аюу тийм зүгээр зөв. Илүү predictable те. Илүү тийм одоо бидний санхуд илүү тийм сэтгэл зүйд ядаж те. Юутай байгаа дээ шүү дээ те. Хор хохирлгүй байгаа дээ шүү дээ те. Хоёр талаар нь чинь эдийн засаг гэж өөрөө тийм тэнцвэртэй байж чинь ирүүл байдаг тийм зүйл байхгүй те. Тэр ирүүл байх нөхцөлийг бол тэр эйжентүүд хангачна гэсэн. Том корпорациуд заавал ингээд том шийдвэрүүдийг гаргах шаардлагагүй. Хүн болгон жижиг мөнгнүүд эйжентүүдээр нь дамжуулаад тэнд чинь жижиг 8 онодыг хийгээд зах зээлээс тэнцвэржүүлчин нөгөө нэг хүмүүсийнхаа ашигчсан олчихно гэсэн. За нөгөө талаас болохоор за ингээд зах зээл айгуугаа тэнцвэржээд ингээд эхлэх юм бол бид нар ингээд зах зээлийг урьдчилж харах боломжтой байна. За тэгсэн чинь миний хадгаламж байна. Одоо солонгорсон байх хэвээр. За тэдэн өв чинь биткойн авах хэвээр. Тэдэн өв чи одоо үл хөдлөх байх хэвээр гэж хэлж байгаа ч. За энэ үл хөдлөх бол нэг жоохон эвгүй болоод эхэллээ гэдэг ч юм уу нэг наа чи нэг юм 50 жилийн дараа бол ингээд хог болчих юм байна. Тэр мөнгө татдаг тийм альсгүй солонгост байгаа нэг нөхөр ахын бол за үл хөдлөхөөс гарнаа гэдэг ч юм уу тийм гарахгүй болохгүй гэдэг тэр мэдээ уншиж байгаа тэр чинь. За хоёрт нэг social network дээр оронгууд sentimental analysis хүмүүс ямар хандлагатай байна гэдгийг харж чадна тийм. За одоо жишээлбэл наацхан YouTube-ийн нэг видеод аваад доор нь 1000 ширхэг коммент авах юм бол за комментүүд ингээд надаа ингээд багцлаад нийлүүлээд ингээд яриад үг эрэг байна уу сэрэг байна уу гэдгийг хэлээд үг гэж байгаатай адилхан Twitter дээр үл хөдлөхийн үн яахаар байна гэдгийг sentimental analysis гэдэг чинь энэ ч бас хиймэл аюухан хамгийн сайн хийж чаддаг юм нөхгүй тийм ямар ч хэл дээр үсэн орос хэл дээр байна англи хэл дээр байна програмчлалын хэл дээр байна хар хэл дээр байна хамаагүй sentimental analysis бол хиймэл хамгийн сайн хийж чаддаг байхгүй. За гэх мэтлэн ингээд эдгэр чинь зах зээлийнхаа одоо юу гэдэг вэ тэр техникийн болон одоо тэр fundamental analysis-ийг хийгээд миний хөрөнгийн солонгорлтыг портфолиог хэд дүүртэй ямар байх вэ? Яаж одоо шинээр би нэг цалингаа авчлаа. За энийг би ингээд хадгаламжруугаа хийхэд за энэ чинь ингээд долларлоо ингээд хийж алтруу ингээд хийж гэдэг шийдвэрийг яаж гаргахгүй гэдэг ч юм уу те. Эдгэр чинь өөрсдөө одоо миний хөрөнгийг за дээрэс нь энэ бол эйжентүүдийн тэр хөрөнгүүдийг удирж байгаа тэр зүйл чинь нийлээд ингэж нийт эдийн засгийн одоо энэ хөрөнгийн менежмент болчихно гэсэн үг шүү дээ. Тэр бид нар ирээдүйд бол заавал ингээл өөртөө би одоо биткойн авах энэ гэдэг бодох шаардлага байхгүй байна. Өмнөөс мань бодоод аль хэдийн бодсон, аль хэдийн анализ бүх юм хийцэн. Заавал одоо тэр чинь нэг юм том компани тэрийг нь хийгээл нөгөөх нь ингээд буруу шийдвэр гаргасан байх юм бол нийтээр өгрөөд авах шаардлага байхгүй гэж байна. Хэмэл оюухан болон өөрийнхөө одоо за эзний төлөө гэх юм бол ирээдүйд намайг алчих юм уу яах. Тий. Одоо бидрийнхаа төлөө бидрийнхаа эдийн засгийн төлөө тэд нар ч бас бидний мөнгөөр тижээгж байгаа юм чинь тий. Одоо өөрсдийнхөө төлөө бас тий бас намайг хорлох юм хийчихгүй л үүдээ миний талын нөхөр үйж штэ тий. Тэгэхээр бол иймэрхүү тал руугаа одоо эдийн засаг санхүү талаас бол хэмэл оюухан блокчейн одоо биткойн ч гэсэн крипто валютууд бол ийм сайхан
ирээдүг гаргаж ирнэ бүтээн гэсэн. За. Маш сонирхолтой зүйлсүүдийг ярилцлаа. Тэгээд яг мэдээж хэрэг энэ бол цаг хугацааны асуудал. Одоо бүх юм төгс бэлэн болсон гэсэн үг биш аа. Одоо магадгүй одоо арилжаанд орох гэж байгаа ч юм уу. Одоо ингээд крипто сонирхож байгаа. Ер нь эртнээс сонирхож судлах хэрэгтэй юм байна гэдэг бол хамгийн том мессеж юм байна гэж миний хувьд бодлоо те. Яг тэг ер нь технологи хаашаа яваад нь эргээд тэр нь хаана ямар боломж бүрдүүлээд бид нар санхүүгийн хувьд за эрүүл мэндийн хувьд гэдэг ч юм уу те. Ер нь одоо ер нь баг туслах одоо асуудал болгон дээр энийг туслахтай байж болохоор боллоо шүү дээ. Яг үнэ. Тэгэхээр тэрийг бид нар нөгөө нэг эртнээс мэдээд за ядаж ингээд учиргүй бидэнд манлайлдаггүй маа гэхэд тий хоцрохгүйгээр хэрэглээний хувьд хоцрохгүйгээр одоо эн чинь бас хөгжүүлэлтийн тал нэг байгаа чинь хэрэглэгчийн талаас бас бид нэр чинь ингээд хоцрол явж байгаа шүү дээ гадны хэрэглэгчдээс ч гэсэн тий. Тэгэхээр хэрэглээнийхээ хувьд одоо бид нар бас хоцрохгүй байх тэрийг эртнээс судлах боломжуудыг нь юу нь олж харж явах хэрэгтэй юм байна гэдгийг бол маш сайн ойлгож авлаа тий. Тэгэхээр за ерөнхийдөө тэгэж ойлгож авлаа. Тэгээд асуултууд маань ерөнхийдөө ингэ шувтарлаа. Одоо яг би зүгээр арай нэг юм жоохон зад юу болоод гэх юм те амьдралын юм аягүй оруулаад гэх юм те одоо нөгөө нэг metaverse гэж яриаддаг те metaverse-ийг бүрдүүлж байгаа нэг юм үндсэн 6 жилүүд 7 технологи байдаг гэж ярьдаг. Одоо блокчейнээс хавуулаад тэгэл компьютерийн ухаан тэгэл одоо ингээл явдаг. Тэнгууд ер нь одоо бид нар ч юм бол ингээд физикли ажиллаад ингээд явж байгаа те. Гэтэ ер нь ирээдүйд metaverse ингээд хөгжөөд ингээнийхээр бидний ер нь амьдралын хэм маяг ер нь хэрхэн яаж төсөөлөгдөх вэ гэж юм бодож байна. Бас янзын гоё асуулт байна. Тэр нөгөө бөөсийн өнөөгөө гэдэг шиг дахиад нөгөө блокчейн AI дахин шууд холбогдно л доо. За metaverse дээр дахиад ямар асуудал гардаг вэ гэхээр нөгөө энэ төрөнгийн асуудлууд гарч ирж байгаа. Тийм. За хичнээн мета байлаа гэдэг тэр чинь бас тэр дотор нь зах зээл байхгүй бол ирэлдэхгүй тийм. За бид нар дотор нь ороод мөнгө олж болдог, аль эсвэл юм урлагийн бүтээл тойрогж болдог байлаа гэхэд тэр чинь нөгөө нэг гэрчлэгээ яах юм тэр нэг одоо бүрэн бүтэн байдал нь аль эсвэл ховлогддошгүй байдал гэдэг юм яах юм гэдэг юм чинь блокчейн авчирч байгаа. За нөгөө талаас болохоор хэмэл оюухан дээр сүүлийн үед тулгарч байгаа энэ юуны оюуны өмчийн асуудал. Одоо гибли тийм зураг морог зурж гин аль эсвэл дуу гаргаж гин гэдэг тэгэхээр хэмчээ яах юм гэдэг асуудал. За гурав болохоор тэр метаверс дээр байгаа тэр оюуны өмчийг чинь бас яах вэ гэдэг юм асуух. За яг окей NFT гаргаад метаверс дээр гаргадаг асуудал бол аль хэдийн одоо Meta гэдэг компани Facebook-ийн аав нь бол шийдсэн явж байгаа тийм. Тэр нь тэгээд хүн ашигласан чинь байхгүй тэгээд одоо ингээ вэжлээ. Тэгээд нөгөө ч баг инээс дампуурж гин уу яаж чинь тийм. Тэгсэн чинь энэ дээр үүсэж байгаа хамгийн том асуудал юу вэ? Бас л оюуны өмчл гараад ирж байгаа юм л да. Энэ хэмэл оюуханы гаргасан зурагч нь альсгүй энэ NFT дээр гаргаж байгаа зургнууд чинь оюуны өмчрчүүд нь шүү дээ гэдэг асуулт. За тэгвэл энийг юугаар шийдэж болох вэ гэхээр хэмэл оюухаар шийдэж болно өөрөөр нь ангилуулна. Тий. Хэмэл оюухан юу хийж чаддаг вэ гэхээр энэ хоёр зураг хоорондоо хэр төстэй байна гэдгийг гаргаж ирж чадна. За жишээлбэл ингээд 1000 ширхэг зураг байлаа гэж. Би ингээд цоо шинээр зураг оруулж ирээд за ингээд оруулангууд за энэ зураг бол энтэй 80%, энтэй 70%, энтэй 33%, энтэй 2% ингээд бүгднтэй хэдүү ажиллах юм байна гэдгийг гаргаад ирж байна. Тэгэхээр аль одоо чинь аль уран бүтээлч аль бүтээлээс хэдэн хувьтай санааг нь хулгайсан байна. За хулгайлах жоох тий авсан байна гэдгийг одоо гаргаад ирнэ шүү дээ. Тэнгүүд бид нар нэг барьер ч юм уу те. За 80%-аас дээш явах юм бол энэ оюуны өмчийг одоо ашигласан гэж үзнэ. Зөвшөөрлөг ашигласан гэж үзнэ. За зөвшөөрлөхгүй ч яах вэ? Тэр бол зөвшөөрлөж болно. Гэхдээ систем нь өөрөө ийм байхад болчихж байгаа. Энэ бол 80%-аас дээш явах юм чинь энэ бол энэ зургийг ерөнхийдөө бол ашигласан гэсэн үг. Тэгэхээр энэ зохиогчийн эрх эзэмшиж байгаа энэ NFT эзэмшиж байгаа нөхөрт токны одоо юу гэнэ? Мөнгө өгнө ч юм уу те. Иймэрхүү. Одоо тэрийг нэг юм NFT гаргаж ирэх гэсэн чинь нөгөө чинь энэтэй айгүй адилхан байгаа даа 80% адилхан байна. Матч хийгдээд байна. Тийм болохоор нэг юм тэдний хувийнхаа одоо шимтгэлийг энэ нөхөрлөө өгнө гэх. Тэр нөхөр нь өөрөө цаана бас нэг нөхрийг ашигласан байгаа гэдэг ч юм уу те. Ингээл би нэг шинэ урлагийн бүтээл хийх болгонд нөгөө нэг оюуны өмчийг эзэмшиж байгаа хүмүүс ингээд мөнгө аваад идэг байх юм бол би өөртөө урлагийн бүтээлийг хийж өгөх байхгүй те. Тэр чинь тэгэл өөртөө жигэн утгаараа экосистем бүрдэж ийн гэсэн үг шүү дээ. Хин хиндэ хохирлгүй. Тэгээ заавал ингээд зураг биш одоо дуу хийж болно те. Дуунуудыг чинь тэд үеийн юутай байна одоо те. Ижилхэн байна. Тийм болохоор ингээд энд мөгдүүлчих. За нөгөөтөө цаашаа явуулсан нот гараад ирж болно те. Нотыг эзэмшсэн. За тэр нэг юу гэдэг C# гэдэг нотыг эзэмшиж байгаа нөхөр хамгийн баян байдаг ч юм уу те. Ягаад гэвэл бүх дуун дээр ашигладаг энэ төр гэдэг ч юм уу. За нэг ийм
юу вэ? Эрдэмийн ижил судалгаа одоо жишээлбэл white paper-ууд гэдэг ч юм уу тийм. Энэ одоо эрдэмийн ижил эрхэлж байгаа. За одоо энэ профессорууд гэдэг ч юм уу энэ докторууд бол ерөөсөө энэ эрдэмийн ажлаас бол мөнгө олигтой болж чаддаг байхгүй. Гэтэл өөрийнх нь ингээд эрдэмийн ажлыг бол ингээд ашиглаад идэг. Тэгээ өөрөө бол их мөнгө олоод исэн байхгүй. Тэгвэл энэ системтэй бий болчихвол яг тэр метаверс дээр эсвэл хиймэл оюухан дээр энэ өөрийнхөө юмыг хөвлөсөн чинь за тэд үеийн юутай байна. Адилхан байна гэдэг. За энийг бол ингээд plagiarism гэдэг ингээд худлаа эн чинь юу хулгай гэж үзэхгүйгээр зүгээр тэр хүнд л мөнгө төлчих. Тэгээ болоо. Тэгээд болоо аахгүй. Өөрөө чинь одоо дурддах юм бол тодорхой өн өөрчүүлдээд бас үлдсэн өн нөгөө нь хөрлөө дахиад ачаад байна гэсэн үг байхгүй. Иймэрхүү байдлаар байх юм бол эрдэмтэд чинь бас жинхэнэ судалгааг хийх биш дээ тийм. Метаверс руу чинь газ орё гээл тийм. Нөгөө хиймэл оюухан л NFT рүү ч одоо орё гэдэг. Ингээд эхлэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр бол метаверс дээрх маш том асуудал, AI дээрх маш том асуудлыг блокчейн дээрх NFT шийдэж байна. За тэгээд дээрэс нь хиймэл оюухан өөрөө зураг гаргаж байна тийм. Тэгэх юм бол одоо би нэг OpenAI сачин одоо Ghibli-гийн зураг зураад өгөх юм бол өн чинь оюуны өмчөнд зөрчилтэйгээ зурж өгөхгүй биш. Зурж өгөхгүй байхгүй. Гэхдээ энэ нэг ийм Ghibli-гээс хэдэн хувийн юутай авсан байна. Тэр бид нар Ghibli хэдэн хувийн төлөх ёстой болохоор мөнгө төлөх гэдэг ч юм те. Ийм систем гаргаад ирчихсэн гэсэн. Тэгэхээр одоо хиймэл оюуханы өөрийнх нь одоо NFT-ээр шийдэж штэ. Өөрийнх нь өөрийнх нь том асуудал генерейт хийгээд байгаа асуудлыг нь шийдэд өгч байгаа байхгүй те. Тэр нь ч гайхалтай уустай. Яг л би өөрийнх нь асуудлыг тийм байна штэ. Зөв. Одоо эн чинь бол хамгийн том асуудал болчиход байгаа шүү дээ. Яг үнэ. Тэгтэл блокчейнийг ашиглаад яг одоо оюуны өмчийн халдж ийн гэдэг байгаа тэр зүйлийг маань шийдээд ер нь бол хиний одоо урлагаас хэдэн хувьтай авсан хинт хэдэн хувийн ашиг өгөх юм бэ гэдэг хувь хүртэх юм бэ гэдгийг маш хоромын дотор шийдэж чинь гэсэн үг төр чинь маш хурдан тий. Тэгэхээр чин одоо ингээл аль одоо гомдлоо гэсэн тэрэн дээр бол асар их цаг хугацаа авахгүй гэсэн үг тий. Тэгэнгүүт түрнийхээ хэлдгээр нэг одоо metaverse дотор бид нар дахиад нэг юм хөрөнгөтэй болж байгаа гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь эргээд дахиад нэг хөрөнгө болчих. Одоо хамгийн ойрын жишээ бол ингээд нэг мобайл ч юм одоо усны тоглоом тоглож байгаа хүмүүс өөрсдөө аватарыг хөгжүүлээд тэрэндээ мөнгө зарцуулаад тэр аккаунт эргээд айгүй өндөр үнээр зараад идэг шүү дээ. Тэнгуут тэр чинь ингээд нэг юм физикал биш юм шиг хэрнээ хөрөнгө байгаад байгаа хөөхтэй тэр чинь нэгсэндээ одоо нэгдээгүүл болохоос энэ чинь тусдаа нэг жижигхэн metaverse-ууд яваад байгаа шүү дээ. Тэнгуут одоо эргээд нөгөө нэг бид нар одоо магадгүй айл нэг юм metaverse дотор бид нар ахаад хөрөнгөжих одоо бит биш хөрөнгөтэй болох боломжтой. Тэгээ тэрийг хөгжүүлээд одоо блокчейн ашиглан хамгаалаад за магадгүй криптог ашиглаж шилжүүлээд тий. Тэгээд тэрийг бас ахаад захиран зохицуулах нэгсэндээ хоёр талд одоо юу гэмэрч тий. Хоёр ертөнцид одоо хоёр өөр амьдрал дээр хоёр өөр хөрөнгөтэй байх болох боломжтой л болоод байна гэсэн чинь ер нь давхар хөрөнгөчих боломжтой болоод байна л гэсэн үг шүү дээ. Мета ч баг жигнэсээ илүү жинхэнэ ертөнц болох гэдэг байна. Харин тий бодиттой юм шиг бид нар хаяа бас энэ ертөнцлөө орж ирдэг тий. Яг хавж байгаа хоол идэх. Уйдгаараа физикал хэрэгцээгээ тий. Одоо чинь тэр модон ингээд нэг extended reality технологи гэдэг чинь VR AR-ыг ашиглаад ирэнгүүт бүр ингээд яг л баяжуулаад тий баяжуулаад яг бодиттой улам л бодиттой юм шиг болгоол тий байгаад байгаа. Тэгэхээр ер нь нөгөө нэг юм одоо hybrid reality гэж одоо бий болно гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо биднэрт бол магадгүй одоо ирээдүйд за айлч физикалж байсан тий одоо виртуалж байсан айлч талд нь бид нар ямартайцсан хөрөнгөжийг юм бол одоо энэ блокчейн гэдэг те AI гэдэг за энэ крипто гэдэг энэ гурван юмнаас ер нь салахгүй нь байна те. Тэгэхээр энэ дээрээ эргээд одоо бид нар магадгүй айгуу сайн судлаад эхэлчих хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Үзэгчтэй. За ерөнхийдөө ингээд асуултууд маань дуслаа. Биднэрт цаг гаргаж хүрэлцээж үнэтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Чин сэтгэлээсээ талархаж байна. Баярлалаа. Хэвээ гоё хүлээж авч гоё сонслоо шүү дээ тий. Өөр шиг чинь сонсож урамтаа сонсдог хүнийг бол би анх удаал баг худалчинд харж байна тий. Сонсогчд ч аягүй тийм хэрэгтэй байгаа байхгүй гэж нийлүүлээ базаад ингээд өгч байгаа. Тэгээд сонсогчдоо ч гэсэн баярлалаа. Ямар урьж оролцуулсан та бүхэнд бас баярлалаа. За баярлалаа үзэгчдээ ингээд өнөөдрийн Expert Talk нэвтрүүлгийн 2 дахь дугаар өндөрлөж байна. Тэгээд дараагийнхаа дугаар хэдүүлээ дахин ууслаа түр баяртай. Альтекст стат бич.